хааны гэр бүлд орсон цагаас эхлэн яг л Холливуудын од шиг болчихсон ааш зангийн хувьд шал өөр болсон гэхээр Меган Маркл ажилчид руу үүрийн тав байсан ч шүн дундын хідэн цаг байсан ч гэсэн хамаагүй мэйл явуулдаг. Тэгсэн түүнээс гадна Меган Маркл энэ Пирс Морган гэх хөтлөгчтэй уулзаад түүний дараа ханхүү Харритай болзоонд яваад за ингэсийнхээ хажуугаар тэрээр тухайн үедээ найз залуутай байсан орон штэ. Цуу яраа илүү том орон дээр унтдаг байсан. Ахих нь өөрөө илүү том байсан. Би арай жижиг орон дээр би арай бүгдээрээ сайн уу шинхэмжлэгтэй тавтай морил. За 2016 оны 10 сард папарацууд нэгэн мэдээллийг ил гаргасан нь ханхүү Харригийн нууцхан хайр байсан. За тэгвэл түүний сонгосон тэр хайр нь түүний амьдралыг аз жаргалд хөтлөвөө аль эсвэл яасан юм бол энэ талаар би өнөөдөр ярих гад бэлдээд сууж байна. Үнэхээр та бүгдийн маань хэлтгэхээр үнэхээр мүлжүүртэй хүмүүс юм аа. Би бүр үнэхээр сайн мүлжихийг хичээлээ. За тийм учраас бичлэг маань нэлээд урт болох бах. Хэрвээ миний ярианы темп удаан санагдах юм бол та бүгд маань хурцсгаад үзээрэй гэж болов хүсмээр байна. За ингээд сонсоод үзэх хүмүүс нь идэж уух юмаа ойртуулад хэдүүлээ бичлэг рүүгээ орцгоё. За юуны өмнө энэ хоёр хүнийхээ талаарх товч намтрыг дурдах нь бол зүйтэй ах гэж бодож байна. Ханхүү Харри бол 1984 оны 9 сарын 15-ны өдөр House of Windsor гэх Британий хааны угсаанд буюу одоогийн 3 дугаар Чарльз хаан болон гүнж Дайана нарын баг хүү болон мэндэлсэн. За тэрээр бол дээрээ нэг ахтай за ахыхын тухайд гэвэл мэдээж ирээдүйн хаан угсаа залгамжлах ханхүү Вильям гэдгийг та бүгд надаар хэлүүлдэггүй мэдэж байгаа байхаа. За тэрээр Британий айрамд 10 жилийн хугацаанд алба хаасан Афганистанд 2 чудаа байлдааны үүрэг гүйцэтгэж байсан гэдгийм байна лээ. Тийм ч учраас яг хааны гэр бүлээс жинхэнэ фронтод явсан цөөхөн хідэн гишүүдийн нэг болж чадсан гэжсэн. Мөн тэрээр Invictus Games гэх маш алдартай нэгэн төслийг болвол санаачлан хэрэгжүүлсэн байдаг. За энэ нь бол дайнд явж шархатсан цэргүүдийн дунд хөгжлийн бэрхшээлтэй болсон цэргүүдийн дунд олон улсын хэмжээнд зохион байгуулдаг спортын наадам байгаа. За энэхүү төслийг болвол маш амжилттайгаар хэрэгжүүлж байгаа. Тийм ч учраас ард иргэдийн дунд амьдралтай ойр энгийн нэгэн гэдэг байдлаар маш ихээр хүндлэгддэг. Мэдээж ханхүү Харри бол 2 дугаар Элизабет хатан болон ханхүү Филипп нарын ач. 2 дугаар Элизабет хатан бол дуугүй, тогтвортой, тэсвэр төвчээрийн бэлэг тэмдэг гэж явдаг байсан бол ханхүү Филиппийн тухайд Грек дайны хааны удмын хүн байгаа. За тэрээр бол цэргийн хүн учраас маш хатуу чанга хүн гэдгийм байна лээ. Тийм ч учраас ханхүү Филипп бол өөрийнхөө үр ач нарыг яг хааны гэр бүлийн дүрм журмын доор маш тийм хатуу чанга аргаар сурган хүмүүжүүлж өсгсөн гэжсэн. Гүнж Дайанаг бол та бүгд мэдж байгаа энгийн айлаас гаралтай эгэл даруй нэгэн байсан. За тэрээр бол 1996 онд одоогийн 3 дугаар Чарльз хаанаас албан ёсоор салж 1997 оны 8 сарын 31-ний өдөр папарацуудад хөөгдөн харамсалтайгаар автомашины осолд орж нас барсан байдаг. Гэхдээ түүний үхэл бол өнөөг хүртэл маш их сэжигтэй үхэлд бол тооцогдсон жил болгон дахин гарч ирж яригддаг зөөлүүдийн нэг бол яалтчгүй гүнж Дайанагийн үхэл байдаг. За энэхүү үхэл нь яг гадны нөлөөгүй байсан уу? Гадны нөлөөтэй аллах юм биш үү гэдэг байдлаар олон нийт бол янз бүрийн онол гаргаж ирж өөрсдийнхөө тайлбарлан ярьдаг. Хэдийгээр гүнж Дайана автын осолд орсон ч гэсэн түүний дараа бол амьд байсан. Амьсгалж исэн. Гэхдээ Францын зүгээс эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлж чадаагүй дотор цус алдалт маш их байсан учраас эмнэлэгт очимогцоо амьсгал хураасан гэдэг. За тэгвэл энэхүү үхэл бол ах トゥ нарын хувьд хин хинд нь маш хүнд туссан. За ялангуяа Харри ханхуд бол маш аимшигтайгаар хүнд туссан байгаа. Тэрээр бол миний ээжийг хэвлэл мэдээллийнхэн хөнөөсөн гэж үздэг ба хааны гэр бүлийн хатуу чанга дүрмийн дор олигтойхон ч гашуудаж чадаагүй гэж бол өөрөө ярьж исэн. Тийм ч учраас энэхүү ээжийнх нь үхэл олвол түүний сэтгэлд нилээн гүн шарх болон
үлдсэн гэхэд бол хийсдэхгүй. За ханхүү Харигийн тухайд гэвэл шууд угсаа залгамжлах ханхүү биш учраас мэдээж шахалт дарамтын хувьд бол харьцангуй бага ч гэсэн тэрээр яг л ахыхаа нөөц төлөвлөгөөний юм шиг нөөцн юм шиг бол өөрийгөө мэдэрдэг байсан. Багаас нь тэднийг хооронд нь харьцуулж, хооронд нь өрсөлдүүлж гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар бол хатуу чанга дүрмийн дор өсгсөн. Ингэж өссөн учраас хожмын өдөр бол ханхүү Хари тарих гэхээсээ илүү мэдрэмжээ дагдаг. Ханхүү Вильямын тухайд гэвэл илүү тийм өөрийнхөө тархинд захирагдсан дарамт шахалт багаасаа их байсан учраас ч тэрүү үүрэг хариуцлага маш сайн ухамсарлаж өссөн, аливаа зүйлд барагтай л дуурдаггүй. За нөгөө нэг ам бүх бол ам бүх гэдэг шиг яг тийм байдлаар бол өссөн байгаа. За тийм ч учраас тэрээр олон нийтийн өмнө нэр нүрээ маш их боддог. Зан чанарын хувьд бол дүүгээсээ нэлээн өөр. Харин Хари бол мэдрэмжэндээ илүү захирагдаж, альва зүйлд зоригтойгоор өөрийгөө илэрхийлдэг ба гэр бүлийн нууц, дотоод нарийн ширийн зүйлс. За олон нийт бол мэдэх шаардлагагүй, мэдэж болохгүй гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлсүүдийг үнэхээр ярих шаардлагатай гэж өөрөө үзсэн бол ярихаас хизээж буцахгүй байдалтай. Яг нэг иймэрхүү байдлаар бол сэтгэл зүйд нь бол нөлөөсөн гэдгээ. Харигийн энэхүү үйлдэлийг нь хүмүүс хоёр хуваагдаж авч үздэг. Нууц задруулагч хамгийн асуудалтай хүүхэд нь бол энэ. За шоучин гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар бол түүнийг хардаг хүмүүс байдаг. За нөгөө талд бол түүнийг үннийг ярьдаг, өөрийнхөө төлөө зоригтой дуугарч чаддаг. Ёстой л амьдралтайгаа ойр хүн, үнэн хүн гэдэг байдлаар мөн түүнийг дэмждэг хүмүүс ч байдгаа. Хэдийгээр ах トゥ хоёрын зан чанар газар тэнгэр шиг өөр. За тэднийг мөн хооронд нь багаас нь өрсөлдөөж өсгсөн ч гэсэн тэд бол хоорондоо тэгж их дайсагналцдаггүй, тэгж их бас хол хөндий өсөөгүй юм шиг байгаамаа. За Харигийн тухайд бол нэг юм байна. За дараачийн хүн бол мэдээж алдартай Меган Маркл. За Меган Маркл бол 1981 оны 8 сарын 4-ний өдөр Америкийн нэгдсэн улсын Калифорниад төрсөн. За түүний ээж бол зарим их сурвалж дээр мейкап артист байсан гэж байгаа. За зарим их сурвалж дээр бол аялал жуулчлалын эйжент байсан гэдэг тийм мэдээллүүд байсан. Харин аавынхын тухайд гэвэл телевизийн гэрэлтүүлгийн найруулагч гэдэг тийм мэргэжил байдгүй. Гэрэлтүүлгийн редактор гэх юм уу? Би бол яг юу гэж хэлхийг нь бол мэдэхгүй байна. Гэхдээ тийм гэрэлтүүлгийг нь бол хариуцсан маш их ажилдаг 7 хоногт бараг 75 цаг ажилдаг байсан тийм хүн гэж бол өөрөө ярьж исэн. За түүний аав ээж хоёр бол түүнийг 2 настай байхад нь тустай амьдарч эхлээд үүнээс 4 жилийн дараачаас буюу 6 настай байхад нь аль биесээр салсан. Салтын дараачаас Меган Маркл ээжтэйгээ хамт байжгаад 9 нас хүрэх үед нь аав ээж хоёр нь хамтран өсгөлцөхөөр болоод хин хинийхээ гэрт 90 очин амьдрах болсон юм байна. Тэрээр Northwestern University-д хос мэргэжил эзэмшин төгссөн байдаг. За эхнийх нь бол жүжиг театрын урлаг. За дараачих нь олон улсын харилцаа судлал гэдэг юм хос мэргэжил эзэмшин 2003 онд сургуулаа төгссөн байдаг юм байна. За 2011-ээс 2017 онуудад 7 сизонтэй Suits гэх хуулийн тийм драматай цуврал байдаг штэ. За тухайн цувралд бол Рэйчел гэх дүрийг бүтээж исэн. За ханхүү Харитай танилцах үедээ тэрээр B-list-ийн од байжээ. За тэгэхээр ханхүү Харитай танилцах үедээ бол тийм ч их алдар нэртэй байгаагүй юм байна. За Меган Маркл бол кинонд тоглохоохоо хажуугаар The Tig гэх блог хөтэлдэг байсан. За мөн үүнийхээ хажуугаар эмэгтэйчүүдэд тулгарч байгаа асуудал, за нийгмийн шударга ёсны гажуудалтай холбоотой тухайн сэдвүүдийг хүндсэн сайн дурын үйл ажиллагаанд бол ихээхэн оролцдог. За энэ талаар бол энэ тэнд илтгэл тавьдаг. Ер нь нэлээд нийгмийн идэвхтэй хүн байсан. За тухайлах юм бол Канадын дэлхийн зөнгийн элч болж Руанда руу цэвэр усны кампанид ажилд оролцож исэн. Мөн нэгдсэн үндэсний байгууллагын хүйсийн тэгш байдал эмэгтэйчүүдийг чадахжуулах байгууллагатай хамтран ажиллаж 2015 онд нэгдсэн үндэсний байгууллагын эмэгтэйчүүдийн
баг хурал дээр үг хэлсэн гэж хэлсэн. Гэхдээ энэ дээр бас нэг тийм жоохон сонин заяа. Яасан гэхээр энэ хэлсэн үг нь болохоор 1951 онд Eleanor Roosevelt-ийн хэлсэн үгтэй бараг ижилхэн байсан гэж болол хүмүүс ярьдгийн байна лээ. Жохон тийм эвгүй. За ингээд 2016 оны 7 сард хүнээр дамжуулан ханхүү Harry-тай болзоонд явж танилцсан байгаа. Ханхүү Harry болол түүний 2 дахь нөхөр. Анх болвол Trevor Engelson гэх нэртэй кино продюсертай 2011-ээс 2014 оны хооронд болвол гэрлэж агаад гэрлэлтэд цуцлуулсан үүний дараах буюу удаах нөхөр нь ханхүү Harry болж таарсан. Болзоондоо болвол ханхүү Harry хоцорж ирсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд Meghan Markle энэ талаар юу гэж ярьдаг гэхээр би дахиад жаахан л хоцорсон болвол тэр болзоог орхиод явах байсан гэж өөрөө хэлсэн байдгаа. Гэхдээ энэ талаар та бүгд маш сайн санаад аваарай. За ингээд тэд 2 удаа болцсны дараачаас хамтдаа Ботсвана улс руу аялахаар болсон. Ингээд яг л сафари байгальтайгаа ойр ямар ч интернетгүй ямар ч хэвлэл мэдээлэлгүй тийм орчинд хоёулахнаа аялахаар болсон байгаа. За Африк болвол ханхүү Harry-гийн тухайд нэлээд сэтгэлд нь ойр газар, маш чухал газар гэж бол яригддаг. Яагаад гэхээр гүнж Diana ч тэнд маш их зүйлийг хийж исэн. Ханхүү Harry ч гэсэн ээжийнхаа үйл мөрийг гүйцээхийн тулд тэнд бас маш их ажлыг хийж исэн. За тийм учраас тэрхүү чухал газар руугаа Meghan Markle-ыг инхүү дагуулж авсан гэд ойлгочход ер нь хэлсдэхгүй. Энэ талаараа ханхүү Harry 2023 онд гаргасан Spare гэх нэртэй номон дээрээ Ботсванад бит хоёр яг жинхэнэ бие биендээ хайртай болсон. Тэр үл үед бит хоёр бие биенийгээ бүрэн ойлгосон гэж бичсэн байдаг. За ингээд 2016 оны 10 сар болж байгаа. За 2016 оны 10 сард бол папарацууд хэдийнэ тэр хоёрыг сэжиглээд эхэлчихсэн. Өөрсдийнхөө мэдээллүүдийг зараад хэвлэл мэдээллүүд бол ар араасаа мэдээллүүдээ гаргаж эхэлсэн. За хэвлэл мэдээлэл үүнийг нь үлгэн авч ямар мэдээллүүдийг мөн давхар гаргаж шүүмжилж бичиж ярих хүмүүс нь юу гэж ярьж исэн гэхээр за Meghan Markle бол Америкт өссөн. Америк соёлтой хүн. Дээр нь маш их амбицтай. Ийм хүн хааны гэр бүлд бол огтхонч тохирохгүй. Тэглээш наа чи ямар гүнж Кейт байгаа биш дээ. Ханхүү Harry наад эмэгтэйтэй чинь суухгүй. Зүгээр л болцож байгаа баха. Зүгээр л цуу яриа баха гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар бол хүмүүс ярьж исэн. За энэ Кейт гэдэг нь болохоор ханхүү William-ийн эхнэр байгаа. За ингээд Кейттэй шууд харьцуулаад эхэлж байгаа. За түүнээс гадна харч биш. Цагаанч биш арьстай. Яг ямар өнгөт арьстан гэдгийг тодорхойгүй хачин этгээд DNA-тэй гих мэтчлэн арьс өнгөөр нь ялгарлсан байдалтайгаар нэлээд дайрч биччихсэн. За энэхүү арьс өнгөнийхэн тухайд болвол Meghan Markle холимог арьстай гэж бол явдаг. За аав нь бол Кавказ хүн юм байна. За ээж нь бол Африк Америк гаралтай хүн. За тийм учраас өнгөт арьстан гэхэд хитрхи цайвар. Цагаан арьстай юм уу гэхээр бас бор. Тийм болохоор хагас өнгөт хагас цагаан гэж өөрөө ярьдаг. Тэгэж их тоодгүй байсан ч гэсэн энэхүү мэдээллүүд гарснаас хойш Meghan Markle-ийн тухайд үүнийгээ нэлээд тийм сул тал нь юм шиг, үүндээ нэлээд сэтгэл эмзэглэж байгаа юм шиг иймэрхүү байдлаар бол хүлээж авч эхэлсэн. За энэ мэт яриануд гараад байсан учраас ханхүү Harry 2011 оны 11 сарын 8-ны өдөр Kensington ордноос мэдэгдэл хийсэн. За ингэхдээ бол миний найз бүсгүй Meghan Markle хүчирхийлэл дарамт шахалтанд өртөж байна. Тодруулбал арьс өнгөөр доромжилж, арьс өнгөөр ялварлан гадуурхах үзэл их байна. Түүнийг маш ихээр доромжлохын дээр мөн түүний гэр бүл рүү маш ихээр дайрч папарацууд түүнийг мөшгөх хөөх тохиолдлууд бол гарч байна. Тийм учраас би түүний аюулгүй байдалд ихээхэн санаа зовж байна. Түүнийг мөн хамгаалж чадаагүйдээ маш ихээр харамсаж байна гэсэн утга бүхий мэдээллийг гаргасан. За энэ нь бол урьд хожид Английн хааны гэр бүлээс гаргаж байгаагүй тийм ховор мэдээллүүдийн нэг байсан. За мэдээж албаныхан бол энэ мэдээллийг гаргахгүй байхыг түнд удаа дараа зөвлөсөн боловч Harry энэхүү мэдээллээ бол ийхүү гаргасан байдаг юм байна.
За энэ мэдэгдэл нь маш тийм хатуу тодорхой мэдэгдэл байсан бөгөөд зөвхөн найз охиноо хамгаалах гэсэн үйлдэл биш, харин өөрийнхөө ээжийн түүхийг давтахгүй гэсэн, нөгөө өөрийнх нь ээжийг нь хэвлэл мэдээлэл хөнөөсөн гэсэн тэрхүү гимшээл, тэрхүү сэтгэл зүйн шархан сэтэрсэндээ ээжийнхаа төлөө хийж чадаагүй зүйлээ гүйцээх гэсэн түүний анхны алхам байсан гэж болол хэвлэл мэдээллийнхэн үздэг. Үүний хариуд олол хэвлэл мэдээллийн зүгээс ханхүү Harry бид нарыг дарамталж байна. Хэвлэлийн эрх чөлөө байхгүй болсон байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байхгүй болсон байна гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар улмал Meghan Markle болон ханхүү Harry руу дайрч эхэлсэн. За ингээд үргэлжлүүлээд тэд үерхэж явж байгаад 2017 оны 3 сард Suits киноны зураг авалтан дээр ханхүү Harry очиж дэмжлэг үзүүлж исэн. За түүнээс гадна 2017 оны 9 сард нөгөө өөрийнх нь санаачлан хэрэгжүүлээд байдаг төсөлгээд байгаа штэ. Invictus Games гэх за тэрхүү олон улсын спортын наадам дээр анх удаа хамтдаа олон нийтийн өмнө ил гарч тухайн оныхоо 11 сард мөн сүй тавьсан байгаа. Ингэж сүй тавихтаа болвол ээжийнхаа очир эртний цуглуулгаас нэг очир эртнийг за түүнээс гадна хамтдаа аялсан Ботсвана улсаасаа мөн нэг очир эртнийг авчруулад өөрөө загварчлуулан сүүн бөгжөө болвол ханхүү Harry хийлгсэн байдгийм байна. Ингээд дэлхийн хамгийн олон жилийн настай хамгийн том цайз болох Windsor гэх цайзад 2018 оны 5 сарын 19-ний өдөр хурмаа хийцгээсэн. Тухайн хурмын арга хэмжээ нь бол хааны гэр бүлийн уламжлал Америкийн соёлыг хослуулсан үнэхээр онцгой хурмын ёслол болсон байгаа. За тухайн хурмын ёслолыг болвол та бүгд санаж байгаа байх угаасаа дэлхийн нийтээр шууд цацсан нийт 1 доор 2 тэрбум орчим хүн зэрэг үзэжсэн гэдэг тийм тоо бас байдгийм байна лээ. За ингээд Meghan Markle Prince Harry буюу ханхүү Harryтай гэрэлснээрээ Duchess of Sussex гэх цолыг 2 дугаар Elizabeth хатнаас хүртсэн байдаг. За энэ Sussex гэдэг нь бол Английн өмнөд хэсэгт байрладаг түүхэн бүс нутаг ба Британд хааны гэр бүлийн гишүүдэд газар нутгийн нэрээр цол өгдөг тийм уламжлалтай юм байна. За Duchess гэдэг нь болохоор гүнгийн хадагтай гэсэн үг. За тийм болохоор Sussex-ийн гүнгийн хадагтай болсон юм байна. Харин ханхүү Harry Duke of Sussex буюу Sussex-ийн гүн гэдэг цолтой юм байна. За одоо хэдүүлээ яг гол зүйл рүүгээ орцгоё. За та бүгд энэ бичлэгийг үзчихсэн болов уу? Яасан бол за ямар ч байсан би олвол оруулчихна. За энэ бичлэг дээр олвол Meghan Markle өөрийнхөө хурим дээрээ цэцэг цацаад явж байгаа bridesmaid буюу бэргэн охтуудыг хараад инээж ийснэ. Яг ханхүү William болон гүнж Kate нарын охиныг харахтаа царай нь бүр ингээ хувьс гээд бараадгаа. За тэгвэл энэхүү хуримны ард маш олон маргалдаан, маш олон үйл ойлголцол энэ нь бүр яваандаа даамжраад тэдний харилцааны дунд томоохон хагарал үүсгэх суурь нь болсон байдгийм байна. За эхний асуудал бол bridesmaid-ийн даашин зууд, бэргэн охтуудын даашин зууд байгаа. За Kate болвол бэргэн охтуудын даашинз хитрхи том, ингэрэн сонин, бид тухгүй, ер нь л нэг л болж өгөхгүй байна. Бүгдийг нь засуулах шаардлагатай байна гэж Meghan Markle хурим болохоос 4 хоногийн өмнө хэлсэн. За гисэн ч цаг нь тулчихсан. За түүнээс гадна Kate болон Meghan Markle хоёр хин нь ойдлчин дээрээ санал зөрүүтэй байсан учраас эдгээр даашин зоодыг огтхонч янзалж амжилгүйгээр энхүү хурим дээр өмссөн байдгийм байна лээ. За тэгвэл тухайн даашинзыг яагаад тэгэж их засварлах шаардлагатай гэдэг дээр Кейтийн зүгээс маш их ач холбогдол өгч исэн бэ гэхээр охин нь тэрхүү даашинзыг өмсөхдөө гэртээ байхдаа бид нь амар тухгүй байна гэд уйлж исэн. За түүнээс гадна охинд нь нэг тийм хитрхи хачин нэвсгэр юм өмсгцэн юм шиг ингээ харагдаад байсан учраас ээж хүний зүгээс за түүнээс гадна Кейт бол төрөөд удаагүй байсан төрсний дараах сэтгэл хөдлөлийн хэлбэлцэл бол өндөр байсан учраас үүн дээр бол маш их ач холбогдол өгсөн. За Meghan Markle бол бүх даашинз адилхан байх ёстой. Тийм учраас миний даашинзаа засуулдаг брендийн ойдлчин дээр оюулнаа
тэрэн дээр засуулна гэж бол хэлсэн. За Кейтийн тухайд гэвэл бидний байнгын үйлчлүүлдэг ойдолчин одоо нэг гэр бүлийн ойдолчин гэж байдаг штэ. За тэрхүү гэр бүлийн ойдолчин дээр бол засуулна гэд энэ хоёр нилээн маргалдаад сүүлдээ бүр хин хинэн уйлах дээрээ тултлаа тэгж маргалцсан гэж аа. За ингэснээс нь болоод хэвлэл мэдээлэл юу гэжсэн гэхээр Меган Маркл Кейтийг уйлуулсан байна гэдэг мэдээллүүд гараад эхэлсэн. За энэ дээрээс энэ хоёрын хоорондын харилцааг нь бид нэлээд дэлгэрүүлээд ярих нь зүйтэй баг. За ер нь л Меган Маркл Кейт намайг тийм дотноор халуун дотноор хүлээж авдаггүй гэж ярьж исэн. За яагаад гэхээр Английн уламжлал ёс заншил олол өөр гар бараа холоос мэдчлээд хин хинийхээ бид тэгж дураараа хүрэх, дураараа тэрвэрч үнсэх тийм асуудал бол байхгүй штэ. А гэтэл Америк соёлд бол хамгийн түрүүнд танилцсан болоо шууд ингэж тэрвэрлддэг, бие биенийхээ хазар дээр үнсдэг гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү соёлын ялгаануудаас үүдээд Меган Маркл Кейтийг тэрвэрхийг оролцсон боловч Кейт бол маш тийм албархуу ёсорхуу зангаар яг англи ёс уламжлалаараа бол түүнтэй мэдчилсэн. Энэ нь Меган Марклд өөрийг нь халуун дотноор хүлээж аваагүй юм шиг тийм мэдрэмжийг төрүүлж исэн гэж байгаа. За мөн одоо Принц Харригийн номон дээр бичигддэг нөгөө нэг lip gloss гэж байгаа штэ, уруул өнгөлөгч. За Меган Маркл бол Кейтээс уруул өнгөлөгчөө өгж байгаа ч гэж гуйхт нь иймэрхүү гоо сайхны бүтээгдэхүүнээ дээр дамжуулан хүн хооронд ямар их вирус халдаж болдог вүлээ. За түүнийг мэдж байгаа учраас Кейт бол өөрийнхөө уруул өнгөлөгчөө өгөөгүй гэлөө өхөөс татгалцсан ч гэлөө нэг тиймэрхүү зүйл болсон. Энэ мэт асуудлаас болоод энэ хоёрын харилцаа бол нэг тийм дотн биш, албархуу, ёсорхуу, хааны гэр бүлийн дүрм журам ямар байдгийг мэдгүй, ямар ч байсан нэг иймэрхүү байдлаар бол Меган Марклд хандж исэн. Үүнээс гадна хэвлэл мэдээллийнхэн хүртэл тэдэнд дабл стандарт үүсгэж эхэлсэн. За энийг нь тодруулах юм бол Меган Маркл нөгөө хамгийн анх ханхүү Харритай үерхдэг байж магадгүй, энэ хоёр ингээд хоорондоо учиртай юм шиг байна гэдэг мэдээллүүд гарсан цагаас эхлэн шууд Кейттэй харьцуулаад эхэлсэн шүү дээ. Энд чинь ямар Кейт биш бла 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 гэд ингээд харьцуулагдаад эхэлсэн. За тэгвэл энэхүү харьцуулалт нь авокадо дээр хүртэл гардаг. Кейтийн зүгээс бол авокадо идэх юм бол жирэмсэн эхчүүдэд тулгардаг тэрхүү зовнил, тэрхүү одоо дотор мухаарал гэдэг ч юм уу тэрхүү зүйлсүүд нь бол арай хялбар штэ, арай ингэж тайвшруулж өгдгөө гэдэг тийм зүйл бичээд зураг мурга хийх юм бол эрүүл ээжийн зөвлөгөө байна гэдэг байдлаар бол түүнийг нь хүлээж авч бичдэг болвол Меган Маркл авокадод дуртай гэд авокадо идж байгаа зураг ч юм уу оруулах юм бол өстой ёс суртахуунгүй байгаль сүйтгэгч бараг л байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байна. Меган Марклийн авокадод донтчихсан байгаа энэ үйлдэл нь бол байгальд маш хор хөнөөлтөй гэдэг байдлаар бичдэг гэдэг ч юм уу. За түүнээс гадна baby shower гэдэг зүйл байдаг. За Америкт бол baby shower гэдэг хүүхэд төрхөөс өмнө өөрийнхөө ойр дотны хүмүүс нь жирэмсэн ихэд яг тэр хүүхэдт нь хэрэгтэй, ихт нь өөрт нь хэрэгтэй зүйлүүдийг одоо ингэж бэлгэлдэг нэг юм baby shower гэх зүйл байдаг штэ. За тэрнийг нь бол Меган Маркл $200,000 нэг baby shower хийсэн гэж байгаа байхгүй юу. За гэхдээ энэ бол яалтчгүй $200,000 baby shower хийн гэдэг чинь маш тийм өндөр өртөгтэй юм шиг бол надад бол сонсогдсон. За тэр талаас нь бол хэвлэл мэдээллийнхэн шүүмжилж исэн баг. За Кейтийн тухайд гэвэл baby shower хийдэггүй, хааны гэр бүлийн дүрм журамда baby shower хийж болохгүй гэдэг дүрм байхгүй ч гэсэн Кейт бол хийдэггүй. За тийм болохоор Кейт илүү одоо амьдралтай ойр, энгийн, сүүлийн үеийн, орчин үеийн хүн. За Меган Маркл бол хитрхи тансаг, оддын өвчнөд хит үрэлгэн гэх мэт байдлаар бол түүнийг биччихсэн. За дараачих нь бол шаардлага, ажлын шаардлага. Меган Маркл яг дедлайныг тогтоодог, яг эцсийн хугацааг тогтоодог. За тэгээд ажилчдаас бол шууд өөрт нь тайлгнахыг шаарддаг, өндөр шаардлагыг тавьдаг байсан гэж аа. За үүний нэгэн адил Кейт ч гэсэн яг адилхан шаардлагыг тавьдаг. Гэхдээ хааны гэр бүлд зүтгэж байгаа хүмүүсийн хувьд бол эн чинь захирагдах ёс. Өөрийнхөө дээд хатны хүнд мэдээлээ, дээд хатных нь хүн нь дээд хатныхаа хүндээ мэдээлээд за ингээд эцэст нь хааны гэр бүлийн гишүүдийн чихэнд хүрдэг гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар мэдээллүүд, тайлагналууд шат дараатай явах ёстой байтал Меган Маркл шууд өөрт нь мэдээллийг шаарддаг. За
хит өндөр шаардлага тавьдаг гэдэг байдлаар бол мөн л Меган Марклыг маш тийм ажилчдыг дээрлэгдэг, ууртай, хэцүү ааштай хүн. За Кейтиг болвол маш тийм төгс хүн, маш тийм бүх зүйлийг төгс байлгахыг хичээдэг хүн, ёс зүйтэй гэх мэтчлэн иймэрхүү байдлаар бичдэг байгаамаа. За сэтгэл хөдлөл гаргах дээр бол мэдээж Кейт олон жил хааны гэр бүл яг ямар байдаг, за тэр болгонд өөрөө суралцчихсан хүн учраас альва зүйлд гарч ирж юм ярьдаггүй. Сэтгэл хөдлөлөө маш их даардаг. За харин Меган Маркл болоо сэтгэл хөдлөл маш ихтэй учраас Меган Марклыг хит драматик, хитрхи сэтгэл хөдлөл өндөртэй гэдэг байдлаар бичдэг болвол Кейтиг яг л хааны гэр бүлд тохирсон хүн, яг л хааны гэр бүлд байх ёстой хүн гэдэг байдлаар бичдэг. За ер нь л нэг иймэрхүү байдлаар бол дабл стандарт үүсгдэг. Кейт алдаа гаргах юм бол хүн лимчээ алдаа гаргаж болно. Меган Маркл алдаа гаргах юм бол энэ ёстой бүтэхгүй. Энэ ёстой хэцүү хүн. Жинхэнэ асуудал бол энэ байна. Иймэрхүү байдлаар бол ханддаг байсан юм байна лээ. За гэхдээ одоо бол шууд Кейтиг улаан цагаан тэгж өмөрдөг зүйлүүд нь бол болчихсон. Гэхдээ дабл стандарт байгаа юу гэвэл байсаар байгаа гэж исэн. За ингээд хэвлэл мэдээллийнхэн яагаад Меган Марклыг ингэж онлоод Меган Марклыг ингэж бүр ингээд энэ л гэд ингээд байна вэ гэд тэгэхээр нэгт Меган Маркл өөрөө тэдгэрийг бичих нөхцөл боломжийг нь өгдөг. За түүнээс гадна хэвлэл мэдээллийнхэнтэй Меган Маркл байнгын дайн үүсгдэг, тэгдэггүй, ингэдэггүй гэдэг байдлаар бол хэвлэлийнхэнтэй байнга маргадаг. За зарим хэвлэлийн газруудыг шүүхэд хүртэл өгөх тийм нэхэмжлэл хүртэл гаргадаг. За түүнээс гадна тухайн мэдээлэл дээр дарж орох болгонд мөнгө орж ирж байгаа учраас хүмүүсийн анхаарлыг татах тэрхүү топикийг өгөхийн тулд иймэрхүү байдлаар бол түүнд ханддаг байсан гэж тайлбарлагдаж байсан. За энэ ташрамд нь Кейтийн талаар жижигхэн бас мэдээлэл өгөөдгий. Ханхүү Вильям болон Кейт нар болол 8 жилийн хугацаанд үерхэж байгаад эцэст нь гэрлээд за тэгээд үр хүүхэдтэй болоод гэр бүл зохиосон. Бүр Кейтийг Very Carey гэж нэрлэдэг байсан юм байна лээ. Хүлээдэг Кейти гэдэг тийм нэр хүртэл өгч тэгж хочилж хэвлэл мэдээллийнхэн хүртэл шоолдог байсан. Гэсэн ч энэ дээр нь бол Кейт хизээч дуурж байгаагүй, маш чимээгүй байсаар эцэст нь Вильям ханхуйтай сууж чадсан. Энэ нь бол хүн чимээгүй хөдөлмөрлсөөр байх юм бол эцэст нь тэр зорьсон зүйлдээ хүрдэг гэдэг тийм мессежийг өгж ийн гэдэг байдлаар бол олон нийт хэвлэл мэдээллийнхэн арт түмэн бол түүнд ам сайтай байдаг. За түүний мөн давуу тал нь нөгөө хэвлэл мэдээлэлтэй ердөөсөө маргадаггүй гэдэг аа штэ. Энэ дээр бол Кейт бүр ингээд түүний юу гэж чилж ийсэн маш чимээгүй, маш буур суурьтайгаар байж идэгаа. За мөн тэрээр бол ирээдүйн хатан хаан шүү дээ. За тийм учраас хэрвээ ирээдүйн хатан хаан руу хит их дайрах юм бол энэ хааны гэр бүлийн институттай дайн үүсгэж ийна л гэсэн үг шүү дээ. За тийм учраас тэр мэрийгээ ботсон ч гэсэн ингэж түн рүү дайрдаггүй юм байна лээ. За нэг иймэрхүү хүн байгаа шүү заяа. Тэгтээ штэ энэ дээр нэг тийм цуу яриа байлээ. За ямар цуу яриа гэдгсэн чинь ханхүү Вильям хамгийн анх болол Мадлен гэх нэртэй гүнжийг шохоорхож тэр гүнжтэй тийм суух сонирхолтой байсан гэж хэлсэн. Гэсэн ч эцэст нь тухайн Мадлен гэх гүнжтэйгээ харилцаанд болж бүтээгүй учраас Кейттэй суусан гэж бол хүмүүс ярьдгийм байх лээ. Тийм цуу яриа байдгийм байх лээ. Тийм болохоор Кейтийг Very Carey бэ төлөвлөгөө гэж хүртэл нэрлэж ингэж хүмүүс бичлгүүд ингэж хийдэг юм бэ лээ. Бас маш тийм сонирхолтой. За дараачих нь бол титэмтэй холбоотой асуудал байгаа. Хааны гэр бүлийн гишүүнтэй сууж байгаа эмэгтэйчүүд, бүсгүйчүүд үе үеийн Английн, Хаттын, гүнж нарын эдэлж хэрглэж исэн титэмнүүдээс хурим дээрээ зүүдэг тийм уламжлалтай юм байна л да. За ингэхдээ тухайн титэм нь түүхийн эмзэг нандан өв учраас хин дуртай нь мэдээж энэ титмийг зүүн тэр титмийг зүүн гэж бол сонгох ирэхгүй. За түүнээс гадна тухайн титмийг дагаж үс засалт нь хүртэл батлагддаг тийм нарийн ширийн дүрм журамтай байдаг юм байна. Мэдээж тэгэх нь бол тодорхой. За ингээд хин хурим дээрээ ямар титэм зөөх үү гэдгийг 2 дугаар Элизабет хатан хамгийн эцсийн байдлаар шийддэг юм байна.
За тэр үед бол 2-р Элизабет хатан маань амьд байсан. Меган Маркл бол нэг тийм эмералд чулуутай номин ногоон өнгийн титмийг зүүхийг хүсэж исэн. За түүнээс гадна үсээ шууд задгаа тавиад минимал лукийг бүрдүүлэхийг хүсэж исэн байгаамаа. Ингэхт нь бол түүнд зөвшөөрөөгүй. За ингэсэн чинь ханхүү Harry болохоор Меган юу хүснэ түүнийг л аавна гэж хэлсэн гэж хэлсэн. Гэхдээ энэ бас л цуурхал. За энд нь бол 2-р Элизабет хатан маш ихээр ууралж исэн учраас түүнд өөр титмийг зүүлгэхээр босон байдаг юм байна лээ. Гэхдээ яг энэ титэм биш дээ. Энэ титэмтэй холбоотой Меган Маркл маш их зүйлийг үгүй ингэн, үгүй тэгнэ, эсвэл наадахыг чинь ийм ус асалттай зүүн гэдэг ч юм уу тохиролцоо дагаа ч юм шиг хилцээд байгаа ч юм шиг иймэрхүү байдлаар бол сонгоод маш их маргаан үүсэжсэн гэсэн энэ хүү титэмтэй холбоотой. За тэгээд эцэст нь бол хатан Мэригийн эдэлж хэрглэж исэн титмийг зүүх боломжийг эрхийг нь олгосон байдгийн байна лээ. За Кейтийн тухайд гэвэл ерөөсөө хааны гэр бүлийн тэрхүү институт, тэрхүү систем, за тэр хүмүүсийн тэр дүрм журамтай нь бол огтхонч маргаагүй. Би ийм титэм зүүн, би ингэн, би тэгнэ гэдэг зүйлийг огтхонч хэлээгүй. Цаанаас нь уламжлал ёсоор энэ титмийг зүү гэж өгсөн титмийг нь үг дуугүй яг дүрм журамын дагуу хурим дээрээ зүүсэн гэж ийсэн. За дараагийн асуудал бол Меган Марклийн аавтай нь холбогдно. За Меган Марклийн аав хуримын өмнө хүн папарацуудаас мөнгө аваад за би сайн аав шүү. Би охиноо дэмжиж байгаа. Охин маань намайг хойно хүсэр хаяагүй гэдэг тиймэрхүү дүр зургийг харуулахын тулд яг л хуримд бэлтэж байгаа юм шиг дэлгүүр хийсэж байгаа. За түүнээс гадна хуримын талаарх сонин уншиж байгаа тиймэрхүү хит хитэн зохиомол тавилттай зургуудыг ахуулсан байгаамаа. За энэ нь бол ордны зүгээс ямар ч зохицуулалт байгаагүй. Түүнээс гадна папарацтай тохиролцож, мөнгөн дүнгээр тохиролцож, мөнгө өгөлцөж авалцсан байна гэдг нь илчлэгдсэн. За ингээд энэ нь илчлэгдмэгц Томас бол өөрийнхөө буруу гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч гэсэн үүнээс хойш бүр завхарсан зүйлүүд болж эхэлсэн. Хааны гэр бүлийн дүрм журамд байна штэ. Хэвлэл мэдээлэлтэй тохиролцсон, хэвлэл мэдээллээс мөнгө төгрөг авсан иймэрхүү харилцаа үүссэн тохиолдолд тэр нь ямар ч ойрын хүн байсан, ямар ч ойрын хааны гэр бүлийн гишүүд байсан албаны гадна буюу хаалганы гадна үлддэг тийм дүрм журамтай юм байна. Энэ дүрм журмыг нь Меган Марклийн аав ингэж ноцтой зөрчсөн учраас тэрээр зүрхэн муу гэдэг шалтгаанаар хуримд ч хүртэл ирээгүй. Үүний дараачаас хэвлэл мэдээлэлээр дахин гарч ирж юу гэж ярьж байгаа гэхээр охин маань надтай өртөөсөө холбоо тогтоохоо болчихсон. Миний дуудлага мессежинд хариу өгөхгүй байгаа. За миний хүргэн болох ханхүү Harry намайг чимээгүй бай гэсэн. Тэр намайг контролдох гэж оролдож байна, намайг хянах гэж оролдож байна. Тэр миний охиныг хяндаг. Меган Маркл энэхүү хааны гэр бүлд орсон цагаас эхлэн яг л Холливуудын од шиг болчихсон. Ааш зангийн хувьд шал өөр болчихсон. Ерөөсөө ингээд бид нарыг бол шууд хөсөр хайж байгаа. Намайг хуримдаа ураагүй. Хуримдаа ураагүй явдал нь намайг үнэхээр шархлуулсан. Гэх мэтчлэн яг тэр дотоод нарийн нандин зүйлүүдээ олвол хэвлэл мэдээллээр удаа дараа гарч ирээд уучлалт гуйж байгаа ч гэсэн удаа дараа гарч ирээд үйлдэлүүдэд тавцсаар байсан. За Меган Марклийн тухайд битгий хэвлэл мэдээллийнхнийг тэжээгээд бай гэж өөрт нь хит удаа хэлсэн ч гэсэн аав нь өрдөөсөө үг авахгүй байсан учраас эцэст нь холбоогоо тасалсан гэж бол хүмүүс тайлбарлаж яриад байлээ. За түүнээс гадна эцэг нэгтэй эгч байдаг юм байна. За тухайн эгч нь болохоор Саманта Маркл гэх нэртэй. Саманта болохоор юу гэж ярьж исэн гэхээр Меган Маркл багасаа л ханхүү Harryг зурагт телевизээр харж түүнийг шүтдэг байсан. Бүр гүнж Дайанад бол донтчихсан байсан. Өөрөө яг л би гүнж Дайана гэд ингэж жоохон бахта маш ихээр тоглодог байсан. За түүнээс гадна ханхүү Harryг эргүүлэхийн тулд дүр хэсгсэн нэр хүндтэй болохын тулд түүнтэй суусан ханхүү Harryг ашиглаж байгаа. Яг тэр хааны гэр бүлд орсноосоо хойш Меган Марклийн зан ааш бол шал өөр болсон. Бид нарыг хөсөр хайж гин гэдэг зүйлийг мөн ярьж исэн. За ингээд тэрээр 2021 онд The Diary of Princess Pushy's Sister гэдэг тийм номоо гаргаад за 2022 онд бол Меган өөрийнхөө нэг 21 онд Опрагийн нэг ярилцлагад орсон байхгүй. За тухайн ярилцлагадаа болохоор
би ихэвчлэн ганцаараа өссөн гэдэг зүйлийг ярьж исэн. Гэхдээ энийг нь бол их чинь худлаа ярьж байна. Надтай цуг өссөн, надтай ойр дотн байсан. Тэгсэн хэрнээ тийм амар ойр байгаагүй ганцаараа өссөн гэж худлаа ярьсан гэдэг байдлаар бол шүүхэд хэмжлэл гаргасан. Гэсэн шүүх энийг нь бол хэрэгсэхгүй болгосон байдг юм байна лээ. За ингээд энэхүү хуримны арт те Кейт аав нь оролцож гин. За тэгээд Меган Маркл ер нь ингээл маш их хэмжээний асуудлууд үүсээд байгаа штэ. За тэгвэл нөгөө талд ханхүү Вильям болон ханхүү Харри хоёр мөн асуудал үүсгэж эхэлсэн. За ямар асуудал үүссэн гэхээр Меган Марклтай хурмаа хийхээс бүр өмнө за тэр танилцаж эхэлсэн тэр цаг үеэс нь эхлэн ханхүү Вильям болвол түүнд хэлжсэн юм байна лээ. Маш удаанаар танаа. Гэрлэх гэж яарад хэрэггүй сайн тань. Тэгснийхаа дараа гэрлэж болно штэ гэдэг байдлаар бол Харрид зөвлөжсэн ч гэсэн Харри болохоор юу гэж ойлгож байсан гэхээр намайг хянах гээд байна. Миний амьдрал ахад би өөрийнхөө амьдралыг удирдах ирэхгүй хүн шиг намайг хянах гээд байна гэж бол хүлээж авч исэн ба. Тэгэж зогсохгүй Вильямын тухайд жишээ нь Меган Марклт бол огтхонч итгэдэггүй гэж исэн. За түүний дээр өөрийнх нь нөгөө нэг охины bridesmaid даашинз байгаа штэ, бэргэний даашинз. За тухайн даашинзны асуудал дээр мөн Харрич тэр Уильямч тэр хин нь эхнэрээ өмөөрч бас тийм маргалдаан болсон гэж исэн. За иймэрхүү асуудлууд бол энэ хурмын арт ингээ болжээ. За тэгвэл хурмын дараа юу болж байгаа вэ? За хурмын дараа 2018-аас 2019 онд Кенсингтон ортонд ажиллаж исэн ажилчид ойр ойрхон ажилласаа гарах, ойр ойрхон ажлаа солих, өөр хэлтээс өөр газар, өөр хэсэгт нь ажиллах хүсэлт гаргах гэдэг ч юм уу. Ажилчдын шилжилт хөдөлгөөн маш их болсон. За энэхүү асуудал бол хожим нь 2021 онд ханхүү Харри болон Меган Маркл хоёр Опратай хамт тийм ярилцлага гарсан байхгүй юу? Энэ үеэр нь бол ил болсон байгаа. За энэхүү асуудлын ард яг юу болсон гэхээр Меган Маркл ажилчид руу үүрийн тав байсан ч шүн дундын хідэн цаг байсан ч гэсэн хамаагүй мэйл явуулдаг. Тэгснээ тухайн мэйлийнхаа хариуг тэр дор нь явуулахыг шаарддаг байсан. Ажил амралтын зааггүй хүмүүсийг маш ихээр ажилуулдаг, хэд өндөр шаардлага тавьдаг. Энийг нь олвол хэдийгээр ханхүү Харри мэдчихсэн ч гэсэн Меган Марклыг бүр үнэхээр эрхлүүлдэг гэсэн. Ерөөсөө Меган Марклд буруу өгдөггүй. Өстой Меган Марклийн зөв, Меган Маркл чинь миний эхнэр би хамгаална гэл ийм хортой ажлын орчноос хүмүүс залхаад шилжилт хөдөлгөөнүүд их болсон учраас ханхүү Вильям яалтчгүй системээ барьдаг хүний хувьд энэхүү асуудалд анхаарал хандуулахаас өөр аргагүй байдалд орсон. Мөн 2021 онд энэхүү асуудал гарч ирсэн гэдэг ааштай. За энэ үеэр мөн нэг мэйл лик хийгдсэн. За тухайн мэйл нь бол яг 2018 онд энэхүү асуудал эд өрнөж байх үед дотооддоо явуулсан Джейсон Наф гэх хүний тийм дотоод мэйл байсан. За тухайн мэйл дээр бол юу гэж бичээтэй байсан гэхээр ажилчдын шилжилт хөдөлгөөн санаа зовоож байна. Энэ нь магадгүй Duchess of Sussex-ийн зам байдалтай холбоотой гэж магадгүй юм а гэдэг тийм мэйл байсан. За Duchess of Sussex чинь мэдээж Меган Маркл шүү дээ. За энэхүү Джейсон Наф гэдэг хүн нь бол Меган Маркл болон ханхүү Харри хоёрын олон нийтэд харилцах нарийн бичгийн дараагаар нь ажиллаж исэн. Хожим нь бол Уильям ханхүү өөрийнхөө доор ингэж авчирч шилжүүлэн ажиллахаар болсон юм байна лээ. За ингээд 2021 онд мэйлэн жил гарч ордны дотор болоод исэн асуудлууд ч гэсэн ил гарсан. За гэхдээ энэ дээр бол ямар нэгэн байдлаар ажилчид өөрсдөө би хохирогчноо, би ингэж гомдолтой байгаа гэдэг байдлаар гарч ирээгүй. Яагаад гэхээр нөгөө нууцлалын гэрээ байгаа штэ. Нууцлалыг хадгална гэдэг гэрээ байгуулж энэ хүмүүс чинь ажилд орж байгаа. За түүнээс гадна ил гараад шүгэл үлээгээд мэдэгдчих юм бол магадгүй түүний карьерт нь карьер нь тэр чигтээ дуусах эрсдэлтэй байгаа учраас энэ талаар бол хин нэгэн гарч ирж яриаггүй. Гэхдээ 2021 онд эдгээр асуудлууд ил болсон учраас ордноос дотоод хяналт шалгалт хийж эхэллээ гэж мэдгдсэн. Энэхүү дотоод хяналт шалгалтыг хийж эхлүүлсэн ч гэсэн олон нийтэд мэдээлэхгүйгээр энэхүү хяналт шалгалт нь ингээ болоод дууссан.
Ингээд тухайн үедээ бол ханхүү Вильям ажилчдын тэрхүү шилжилт хөтөлбөрөөн дээр анхаарал хандуулад системийг бага зэрэг шинчилж ажилчдад илүү ээлтэй орчинг бүрдүүлж өгсөн гэдэг тийм мэдээллүүд байсан. Гэхдээ яг хөшигний цаана юу болсон гэхээр Вильям мэдээж зүгээр байгаагүй. Тэрээр бол ханхүү Harry болон Meghan Markle хоёр руу ууралж исэн. За ингэхдээ ханхүү Harry юу гэж хэлжсэн гэхээр танаа эхнэр үнэхээр хэцүү зан ааштай. Ажилчдыг дээрлэх чинь ажилчдаас маш их шилжилт хөдөлгөөн гарч ийн. Эн чинь одоо ингээд системтэй харшилж байна. Энэ олон жилийн турш аваад яваад ирсэн энэхүү хааны гэр бүлийн системийг танаа эхнэр ингэж гажуудуулж байна гэдэг байдлаар бол түүн рүү дайрж исэн байгаамаа. Энд нь бол ханхүү Harry юу гэж хариулж исэн гэхээр чи зүгээр шудраг бусаар миний эхнэрийг шүүлээ гэдэг байдлаар буцаад түүнтэй маргаж исэн. Энэхүү маргаан нь яваанда ах トゥ хоёрын зодооноор дууссан. За William болвол Harry-гийн хүзүүнээс нь барьж агаад шууд нуруугаар нь одоо газар ингэж савсан гэх юм уу? Тэгж савж унагсан байгаа. За ингэхдээ болвол нэг тийм нохооны шилэн аяган дээр унаад тэгээд нуруу нь гимтээд шалбарч шархалсан нэг иймэрхүү асуудлууд болсон. За түүнээс гадна хүзүүнийхэн зүйлт нь тасарсан гих мэтчлэн иймэрхүү зүйлүүд бас яригдчихсэн. Гэхдээ буцаагаад хариу цохилтыг бол Harry-гийн зүгээс огтхонч хийгээгүй. Энэхүү Meghan Markle-ийн гаргасан зан аашнаас нь үүдээд хааны гэр бүлийн гишүүд хизээж хоорондоо зодолддоггүй тэр зүйл нь анх удаа энэ хоёр дээр ингэж гарсан байна. За энэхүү зодооны хэргийн талаар болвол тэрээр 2023 онд гаргасан тухайн номон дээрээ дэлгэрэнгүй бичсэн. Харин William болвол ирээдүйн хаан гэдэг утгаараа үүн дээр ямар нэгэн тайлбар хийлээгүй, чимээгүй орхисон. Энэ үеэс ах トゥ хоёрын харилцаа улмал хүүтэрч, улмал хагарлан томорч эхэлсэн. Meghan Markle өөрийнхөө Archie гэх том хүүгээ тээж байх үедээ 6 сартай байсан гэсэн баха. 6 сартай байх үедээ нэгэн тоглолтод ханхүү Harry-тай цуг урагдсан ба. За ингээд тухайн тоглолтод явахынхаа яг өмнөхөн Meghan Markle Harry танд нэг юу гэж хэлсэн гэхээр би амиа хорлмоор байна. Би цаашид надад амьдрах ямар ч хүсэл алгаа гэж ингэж хэлсэн байгаа. Энийг бол Meghan Markle юу гэж тайлбарлаж байгаа гэхээр би зүгээр нөхөртөө хэлэхгүй л бол би өөрөө үүнийг чимээгүй хийчих гээд байсан учраас би ингэж нөхөртөө хэлсэн юм а гэдэг байдлаар бол тайлбарлсан. Үүний дараа 2019 оны 5 сард том хүүн болох Archie төрсөн. За ингээд олон нийтийн нүдэн дээр бол тэд гэр бүлээрээ ингээд хамтдаа уулзалтаж ингэж байж байгаа нь бол харагдаж байгаа хэдий ч хоорондоо тийм их дотн биш хүйтэн хөндөй байгаа нь бол хүмүүст ажиглагдаж эхэлсэн. За ингээд энэ гэр бүл дотор бол асуудал байна гэдэг зүйлийг бол хүмүүс хэдийнэ ойлгочихсон явж явах энэ үед буюу 2020 оны 1 сарын 8-ны өдөр ханхүү Harry болон Meghan Markle хоёр Instagram-аараа дамжуулан Mexit буюу хааны гэр бүлээс гарч байгаагаа өөрсдөө дур мэдэн мэдгдсэн байна. Ингэхдээ бол тэд бид хааны гэр бүлээс гарч өөрсдөө санхүүгийн хувьд 100% бие даанаа гэдэг тийм мэдээллийг гаргасан. Гарах болсон шалтгаан нь юунаас үүдэлтэй вэ гэхээр Meghan Markle-д байнгын дарамт, шахалт, арьс өнгөөр ялгарлан гадуурхах, мөн доромжлол түүнд мөн байнга ирж байгаа, мөн түүнийг байнга папарацууд мөшөгж байгаа. Үүнтэй холбоотойгоор ордноос тусламж хүссэн боловч ордон татгалзсан. За тийм учраас нэгэнд бит хоёрыг хамгаалахгүй болвол бит хоёр байгаад яах вэ гэж бодоод ийхүү гарч байгаагаа Instagram-аараа дамжуулан мэдгдсэн байна шүү. Хоёрдугаар Элизабет хатан болвол яаралтай хурал зохион байгуулсан. За энэхүү хуралд нь бол хоёрдугаар Элизабет хатан, ханхүү Чарльз, ханхүү William болон Harry нар оролцсон. За энэ хурлын үеэр бол яг ямар нөхцөлтэй хизээ гарах гэдгийг ярилцаж хэлцгээр ийм хурлыг бол зохион байгуулсан юм байна лээ. За хүмүүсийн ярьж байгаагаар бол хоёрдугаар Элизабет хатан бол өөрсдөө холбогдолгүйгээр өөрсдөд нь ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр шууд ингэж мэдэгдэл гаргасан хэдийгээр тийм гайхахаар зүйл биш байсан ч гэсэн маш их ууртай харагдсан гэж бол ярьж исэн. За энэхүү хуралдаанд бол Harry-гийн зүгээс яг ямар хүсэлтийг гаргаж исэн гэхээр хагас хааны гэр бүлийн гишүүн, хагас бие даасан хүн гэдэг иймэрхүү байдлаар бол гармаар байна гэдэг тийм хүсэлтийг өгсөн ба. За энэ хагас гэдэг нь бол хааны гэр бүлээс санхүүжилтээ авсаар байна. Гэхдээ хааны гэр бүлийн
гишүүдийн хүлээх үүрэг за тэдгээрийг болвол ингэж гүйцэтгэхгүй гэдэг ч юм уу нэг тиймэрхүү утгатай тиймэрхүү байдлаар болвол хагас гарах тийм хагас байлгахаар тиймэрхүү хүсэлт гаргасан гэсэн. За энийг нь олвол 2 дугаар Элизабет хатан хориглоод нэг бол бүрэн гарна, үгүй бол гарахгүй. Тим шийдвэр одоо гаргах ёстой гэж болол ингээд хэлсэн байгаа. За ингээд тухайн хурлын шийдвэр нь юу гэж гарсан гэхээр ханхүү Harry болон Meghan Markle хоёрыг 12 сарын хугацаанд ажиглая. За тэгээд тухайн 12 сарын хугацаанд хол байжгаад гарах уу, гарахгүй юу гэдэг тэрхүү шийдвэрийг болвол эцсийн байдлаар гаргана гэдэг тийм шийдвэр гарсан байгаамаа. За ингээд Meghan Markle тэр хоёр болвол 2020 оны 3 сард аль бие ёсоор гарсан гэдэг байгаа байхгүй юу? Гэхдээ 12 сарын ажиглах хугацаатай. За ингээ 2020 оны 3 сар гэхээр 2021 оны 3 сар хүртэл ажиглах ёстой байсан. Гэхдээ энэ хооронд бол Oprah-гийн ярилцлагад орсон байгаа. За ингээд энэхүү ярилцлага нь цацагдсан учраас тэр хоёрын нөгөө 12 сар ажиглая гэдэг зүйл бүр байха болоод 12 сарын хугацааг гүйцэлгүйгээр за энэ хоёр олвол хааны гэр бүлээс ингээд аль бие ёсоор гарлаа гэдэг тийм шийдвэр гарсан гэж хэлсэн. За энэхүү шийдвэр гарснаас болж Harry болон тэр хоёр яг ямар зүйлүүдэд алдаж, яг ямар зүйлүүдэд өөрөө хариуцах болсон бэ гэхээр хааны гэр бүлийн гишүүдийн гүйцэтгэдэг тухайн үүрэгт ажлуудыг болов үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ингэж зогсоох ёстой. За түүнээс гадна цол ашиглах эрхийг түтгэлзүүлнэ гэж байгаа. Энэ нь олвол нөгөө нэг Duke of Sussex, Duchess of Sussex гэдэг аа штэ. За энэ цол нь бол биш. Нөгөө нэг эрхэм дээдстэн тэ яг нөгөө нэг дээд шатны тэр цол нь юм байлаа шүү. Тэрнээс иш бол Duke of Sussex энтергээ тэр цолыг нь бол хураагаагүй. За түүнээс гадна хааны гэр бүлээс бол ямар нэгэн байдлаар санхүүжилт бүрэн зогсноо, ямар нэгэн байдлаар санхүүжилт олгохгүй. За мөн өөрсдийн аюулгүй байдлаа өөрсдөө хариуцнаа. За нэг иймэрхүү асуудлууд болж өнгөрсөн. Ингэснээр тэд бол бүрэн хааны гэр бүлээс гарсан байгаа. Ингээд хааны гэр бүлээс гарчлаа. За тэгвэл Английн иргэд энэ тал дээр яг ямар байр суурьтай байсан гэхээр урвагч, хариуцлагаас зүхтаагч, нууц задруулагч гэдэг байдлаар болвол ханхүү Harry болон Meghan Markle хоёрыг тэгж үзэжсэн. За тэгвэл харин олон улсад юу гэжсэн гэхээр өөрийгөө хамгаалсан орчин үеийн сонголт байсан гэж тэр хоёрын сонголтыг болвол одоо зөвтгөжсэн гэх юм уу? Анхандаа болвол тэгжсэн. Энэ дээр яг хэлхээ мартах чинь одоогийн 3 дугаар Чарльз хаан байгаа штэ. За тэр хааны үзэл баримтлал яг энэ зүйл дээр яг ямар байсан гэхээр гэр бүлийн үүргээс зүхтаалаа гэдэг тийм байр суурьтай байсан. Харин Harry болохоор би амьд үлдэхийн тулд энэ гэр бүлээс гарсан гэдэг тийм байр суурьтай одоо ингээ байр суурь нь бол зөрчилдөж исэн. За түүнээс гадна тэр 2023 онд гаргасан ном дээр юу гэж бичсэн гэхээр аав намайг хааны гэр бүлээс гарсан цагаас эхлэн надтай холбогдохоо болсон. Надаас холбоогоо тасалж надад ямар нэгэн байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлэлгүй санхүүгээ бүр ингээд тас хориод намайг ингээ хайсан гэдэг тийм утгатай зүйлийг бичсэн байсан гэсэн. Яванда Harry болон Meghan Markle хоёр гэр бүлийн талаарх чухал шийдвэрүүдийг хэвлэл мэдээллээс авч эхэлсэн. Бүр тэр хоёрыг тэр чигт нь ингээд холбоо харилцаагаа тасалсан гэж хэлсэн. Тэгэхээр энэхүү хааны гэр бүлээс гарсан явдалт нь бол 3 дугаар Чарльз хаан бол нэлээд сэтгэл дундуур ууртайгаар бол хүлээж авсан байна. За ингээд тэр хоёр маань хааны гэр бүлээс сайн дураараа гарсан анхны гишүүд болсон. Хааны гэр бүлээс гарсны дараачаас Канадад очиж хэсэг амьдарсан байна. За Канадад очиж хэсэг амьдарч агаад Калифорниагийн Монтеситод A-list одуудтай зэрэгцэн амьдрах болсон. Энийг нь олон нийт болон одоо ингээд шинжээчид юу гэж ярьдаг гэхээр өөрсдөө яг л A-list одууд шиг харагдахыг хүссэндээ ийм зүйлийг хийсэн гэж тайлбарлаж илээ. Мөн энэ үеэр гэхүү яг тухайн үеийн 2020 оны 7 сард Meghan Markle зулбсан байна лээ. За түүнээс 2 сарын дараачаас тэрээр Spotify-тай 20-25 сая долларын тийм гэрээ байгуулсан. За энэ дээр бол
Archwell Audio гэд янз бүрийн подкастууд оруулахаар бол гэрээн дээр тусгасан байсан. Түүнчлэн Netflix дээр 100 сая долларын баримтат киноны гэрээ байгуулж чадсан гэж хэлсэн. За энэ яг 100 сая доллар гэдэг нь болохоор яг тийм батлагдсан тоо биш. Ер нь бол нэг ийм хэмжээний мөнгө гэдэг тийм багцаа өгж байгаа гэж хэлсэн. Эдгээр гэрээнүүд бол үргэлжлүүлэн Meghan Markle болон Archie тэр гурвын амьдралыг одоо тэгж батлан даасан тийм гэрээнүүд байсан. За ингээд үргэлжлүүлээд 2021 онд Опратай ярилцсан нөгөө алдартай ярилцлага яг ямар ярилцлага байсан гэдэг талаар бол ярьцгаая. За энэхүү ярилцлага бол 2021 оны 2 сард хэдийнэ бичигдчихсэн байсан гэсэн. Гэхдээ яг тэр үеэр ханхүү Филипп буюу өвөөгийнх нь бие нь муу байгаа учраас эмнэлэгт хүргэгдлээ гэдэг хэвлэл мэдээллийн тийм мэдээг Harry болон Meghan Markle хоёр олж унссан ба. За тийм учраас Опратай ярилцсан тухайн ярилцлага цацагдах хугацааг нь хойшлуулсан гэж хэлсэн. За ингээд Опратай ярилцсан ярилцлага нь бол 2021 оны 3 сарын 7-ны өдөр гарсан байгаа. Ингэж гарсны дараачаас ганцхан сарын дараа буюу 2021 оны 4 сарын 9-ний өдөр ханхүү Филипп нас барж олон нийтэд гэр бүлээ харлуулж ярьсан Harry эцэст нь одоо өвөөгийнхөө оршуулах ёслолд орхоос өөр аргагүй нөхцөл байдалд орсон. Буцхаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон гэсэн үг. Гэвч энэхүү оршуулах ёслол дээр нь бол Meghan Markle цуг ирээгүй. Meghan Markle-д цуг очих нүүр байгаагүй юм шиг байна. За ингээд Harry ганцаараа ямар ч байсан өвөөгийнхөө оршуулах ёслол дээр ширлээд очисон. За очиод ёслолд нь оролцоод Опрагийн тухайн ярилцлагын талаар ах болон аавтайгаа ярилцаж ойлголцохыг хичээсэн ч аав болон ах хоёр нь маш их ууртай түүнийг ойлгохыг хүсээгүй. За тэгээд ах нь бол Harry би бол чамд үнэхээр их хайртай, би чамайг үнэхээр аз жаргалтай байгаасаа гэж хүсэж байна. Гэхдээ чи одооноос миний үгийг сонсох хэрэгтэй байна. Чи надад нэг ч удаа хандж байгаагүй, нэг ч удаа ингэж тусламж гуйж байгаагүй. Тийм болохоор чи одооноос ядаж над дээр ирээд намайг ойлгоод миний одоо ингэ заавар зөвлөмжийг дагаа. Би чамд үнэхээр хайртай учраас ингэж хэлж гин гэдэг байдлаар маш их ууртай түүн рүү ингэж ууралж исэн гэж хэлсэн. Энэхүү ярилцлага дээр яг ямар зүйл яригдсан гэхээр Meghan Markle-ийн сэтгэл зүйн хямрал, за амиа хорлох бодлын талаар бол ярилцсан байгаа. За роял гэр бүлд нь тийм арьс өнгөөр ялгаруулах үзэл байсан. Зарим нэг гишүүд нь Meghan Markle Harry хоёрын хүүхэд ямар арьстай төрөх бол гэдэг дээр санаа зовж исэн хүн байсан гэж бол ярьсан гэж байна. Ханхүү William улс төрийн ямар нэгэн байдлаар мэдэгдэл хийх бүрт нь танаа гэрт үнэхээр тийм арьс өнгөөр ялгаруулах асуудал байсан юм уу? Үнэхээр тий хүн ямар ч арьстай байж олон та нар тэгэж расист үзэлтэй юм уу гэдэг байдлаар сэтгүүлчид маш ихээр асууж байсан учраас арга буюу ханхүү William манайх тийм арьс өнгөөр ялгаруулдаг гэр бүл бишээ гэж бол хэлсэн. And can you just let me know is the royal family a racist family, sir? We're very much not a racist family. Энэхүү Опрагийн ярилцлага бүр дэлхий даяар ингээд солиортлоо ингэж хүмүүсийн амны бай болж хүмүүсийн хэвлэл мэдээллийнхний нийтлэлийн агуулга болж ингэж бичигдсэн гэж аахгүй. За тийм учраас хэдийгээр William ханхүү үүн дээр тайлбар өгсөн ч гэсэн ордны зүгээс ямар нэгэн байдлаар тайлбар өгөх нь зүйтэй юм байна гэж бодсны үндсэн дээр хоёрдугаар Элизабет хатан хүн хүний санах хой өөр байж олноо гэж хэлсэн ба. Бас үнэхээр айхтар өгтэй хүн байгаамаа. За ингэснээр миний санаж байгаагаар бол манайд ерөөсөө тийм арьс өнгөөр ялгуурлах яриа гарч байгаагүй. Одоо бодвол Meghan Markle-ийн санах хойд нь л тийм зүйл байгаад байгаа юм байлгүй. Миний дурсамжинд тийм зүйл бол огтхонч байхгүй гэдэг тийм мессежийг энэхүү үгээрээ олон нийтэд өгсөн. Үргэлжлүүлээд тэр хоёр Опрагийн тухайн ярилцлага дээр юу гэж ярьж ирсэн гэхээр тэдний нөгөө том хүүхэд байгаа штэ Archie гээд за тэр хүүд нь болвол Prince гих хааны одоо гэр бүлээс ханхүү гэдэг тэрхүү цолыг нь олгоогүй. Мөн албан хамгаалалт гаргаж өгөөгүй гэж хэлж исэн. Үүний дээр Meghan Markle юу гэж ярьж исэн гэхээр хэвлэл мэдээллийнхэн миний талаар худлаа зүйл бичгээр намайг хамгаалдаггүй. Тэгсэн хэрнээ Kate-ийг хамгаалдаг. Дабл стандарттай гэдэг зүйлийг мөн гаргаж ирж ярьсан. Тэгээд нөгөө ханхүү Harry ч нь олвол нөгөө ээжийнхаа траумагаа ярина штэ.
За би бол ээжийнхаа түүхийг давтагдахыг хүсээгүй. Тийм учраас би Меган Марклийг маш их ингэж хамгаалахыг хүсдэг. Би ээждээ хийж өгч чадаагүй зүйлээ ингэж хийхийг хүсдэг гэд нэг тиймэрхүү байдлаар сэтгэлийн шархаа бол ярьсан. Хүү ярилцлага гарснаас хойш 150 мянган хүнээс санал асуулга авсан юм байна л да. Ингэхт нь 80% нь Меган Маркл болон ханхүү Харри хоёрын талаарх бодол нь маш тэгж сөргөөр өөрчлөгдсөн. Үнэлэх үнэлэмж нь буурсан. 6% нь ердөө 6% нь сайнаар бодох болсон гэдэг тийм санал асуулгыг өгжээ. Тэгсэн чинь Опратай ярилцсан энэхүү ярилцлага цацагдсны дараачаас төд удалгүй Опратай хамтраад Apple TV-гээр ийм цацагдсан 6 ангитай киног болол гаргах болсон. За тухайн кино нь болохоор яг ямар кино гэхээр The Me You Can See гэх нэртэй сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар бодит, баримтат тийм кино юм байна. За энэхүү 6 ангид нь бол ханхүү Harry болон Lady Gaga өөр хинч оролцсон гэлээ. Ямар ч байсан олонний танил одууд оролцсон өөрсдийнхөө сэтгэл хөдлөл, өөрсдийнхөө сэтгэл зүйд болж байгаа асуудлуудаа ярилцдаг ийм 6 ангитай кино гарсан юм байна. За ханхүү Harry болохоор энэ дээр хит хитэн зөөлүүдийг ярьж исэн. За нэгтгэн нь бол мэдээж ээжийн осол. За тэрээр бол гашуудад чадаагүй гэдгээ дахин онцлоод за түүнээс гадна гашуудлаасаа өөрийгөө зүхтаалгасан. За тийм ч учраас би олон нийттэй байх үедээ яг л авт горимд тавьчихсан юм шиг ямар ч мэдрэмжгүй болж хувирдаг. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцохоос айдаг, хит олон хүмүүстэй нэг дор байх, айлсгүй бол хаалга нь хаалттай ийм давчуу өрөөнд байхад миний сэтгэл түгшиж амьсгал тавчиддаг гэж тийм зүйлийг ярьсан. За түүнээс гадна багаасаа маш их хэмжээний дотроо болвол уур хилэн ингээд өөртөө төрөөд яваад байдаг байсан. Тийм ч болохоор өөрийнхөө уур хилнийг гадагшлуулахын тулд маш их хэмжээгээр шоуддаг, маш их хэмжээгээр арх уудаг, бүр хэтрүүлэн уудаг байсан талаараа мөн ярьсан. Мөн хааны гэр бүлд бол нэгт нэр хүнд, хоёрт сэтгэл зүй гэж явагддаг. Эмоцоо илэрхийлэхийг хориглодог. Хүчтэй байх ёстой гэж байнга хэлдэг. Сэтгцийн эрүүл мэндийн дэмжлэг авах нь имижд нь муу. За түүнээс гадна эмчилгээ хийх нь бол бүр хааны дүрд огтхонч тохирохгүй. Сэтгэл гутрал гэдэг зүйл бол бидний хувьд хүмүүсээс нуух ёстой зүйл гэдэг байдлаар хааны гэр бүл бол ийм гэр бүл байдаг. За тийм учраас би энэ гэр бүлд байхад миний сэтгэл зүйн эрүүл мэндэд бол анхаарах хүн тимчих байхгүй. За манай ах бол намайг сэтгэл зүйн зөвлөгөө аваад эмчилгээ хийлгсэн дээр юм шүү гэж зөвлөж исэн. Зөвлөхийн хувьд бол зөвлөж исэн. Зөвлөгөөг нь би авч сэтгэл засалж, сэтгэл зүйчтэй уулзаж, өөрт нь тохиолдоод байгаа энэхүү мэдрэмжүүд нь сэтгэл зүйн яг ямар эмгэгүүдийн гэдэг тэрхүү шинжилгээнүүдийг нь хүртэл хийлгэжсэн гэж бол хэлсэн. Гэхдээ Опрагийн тухайн ярилцлаганаас юугаараа зөрж исэн гэхээр Опрагийн ярилцлага дээр бол илүү хүн төвтэй. Ер нь хааны гэр бүлийн гишүүд ингэдэг, тэгээд ийм асуудлууд ингэж үүссэн гэдэг ч юм уу, иймэрхүү байдлаар хүн төвтэй ярьж исэн бол энэхүү баримтат киноны нэг анги дээр тэрээр юу гэж ярьж исэн гэхээр за бид болол бүгдөө хааны гэр бүлийн гишүүдийн баримталж хадгалж ирсэн энэхүү системийн хохирогчд юм а. Энэхүү систем л ийм хатуу чанга байгаа учраас хааны гэр бүлийн гишүүдийн сэтгцэд нь хүртэл нөлөөлж гин. Бид нар болвол үе дамжсан тийм травматай хүмүүсээ. Үе үеийн хаадууд, үе үеийн хаттууд, үе үеийн хааны гэр бүлийн гишүүд бүгд л яг ийм системийн хохирогч болоод ийм травматай болцгоосон гэдэг байдлаар тайлбарлсан байсан. За ингээл хэвлэл мэдээлэл баримтат кино гэл иймэрхүү зүйлсүүдийг бол араас нь дахин нэг зүйлээ ингээл яриад гарч ирээд байгаа штэ. Энэ нь бол байнгын нөгөө дуугүй тогтвортой гэдэг хааны гэр бүлийн ерөнхий дүрм журмаас үнэхээр гажаад байгаа учраас аав хүүгийн ах хүүгийн харилцаа бол улмал хөндөрч хэлсэн. За тийм ч учраас тэрээр 2023 онд нөгөө нэг дурсамж ном болох Spare гэх номоо гаргасны дараачаас тэдний хувьд бараг л эцсийн цэг нь болж өгсөн гэхэд бол хийсдэхгүй. Хэдийгээр Harry болвол иймэрхүү зүйлсүүдийг хийгээд яваад байгаа хэдий ч аавтайгаа үргэлжил ойлголцохын тулд, аавтайгаа уулзахын тулд бүхий л арга чаргыг хэрэгэлсээр ирсэн. Гэхдээ
Аав нь бол түүнтэй ерөөсөө ойлголцож чадахгүй. За түүнээс гадна сүүлдээ бүр ордны зүгээс тэр хоёрыг хуваараа уулзах тиймэрхүү уулзалтыг хүртэл цаанаас нь товлож өгөө байсан гэж ийсэн. Тийм ч болохоор үүнээс хойш болвол одоо нөгөө хоёрдугаар Элизабет хатан өөд болсон, гүнж Даянагийн хөшөөг босгосон, өөрийнх нь аав нь бол бас хаан болсон байгаа штэ. За тэрхүү ёслолууд дээр хэдийгээр очисон ч гэсэн гэр бүлийн уур амьсгал бол маш хүйтэн хөндий байгаа нь бол ажиглагдчихсэн гэсэн. За энэ ташрамд бол хоёрдугаар Элизабет хатан өнгөрсөн тэр үеийн хэсгийг нь бол цухас яриадах юм. 2022 оны 9 сарын 18-ны өдөр Меган Маркл болон ханхүү Харри хоёр Европод сайн дурын ажиллаар явж байх үед нь 2 дугаар Элизабет хатны бие тааруу байгаа учраас эмнэлэгт хүрэгдлээ гэдэг мэдээллүүд гарч ирсэн. За ингээд түүнтэй бол яаран очиж уулзах гэсэн боловч төд удалгүй хатан хааны гэр бүлийн ямар ч гишүүнтэй уулзахгүй гэдэг тийм мэдэгдэл гаргасан байна. Тэгээд уулзах цаг нь ирэхэд бол Харри Меган Марклгүйгээр ганцаараа Англи руу буюу эмнэлэг рүү явна гэдэг мэдээ гарч ирсэн. За энэхүү мэдээний ард яг ямар зүйл болсон гэхээр 3 дугаар Чарльз хаан буюу аав нь Харриг Меган Марклыг битгий авчир гэсэн гэдэг нэг тиймэрхүү цуурхал байлээ. За Меган Марклыг авчрах тал дээр бол 30 минутын хугацаанд ярилцж агаад Меган Марклгүй ирээ гэдэг тиймэрхүү үгсийг сонссон юм байна лээ. Энэ хугацаанд бол Харри болвол Меган Марклыг авч очих тал дээр бол дахин зөвшөлтсөжсэн. Меган Марклийн тухайд гэвэл үүнд нь маш их дургуутжсэн. Гэвч ханхүү Харри эмээтэйгээ уулзах сүүлчийн боломжоо ашиглаж чадаагүй. Түүнийг ирэхэд имээ нь аль хэдийн тэнгэртээ твшчихсэн байсан. За үүний ард бас нэгэн цуурхал байдгийм байна лээ. Юу гэхээр ханхүү Харри яг тэр имээ дээрээ очих тэрхүү эхний нислэгээсээ бол хоцорсон. Энэхүү хоцорсон шалтгаан нь бол Меган Марклыг авч очихгүй гэдэг дээр дахин зөвшөлтсөөр байгаад эхний онгоцноосоо хоцроод дараачийн онгоцоороо ирэхэд нь имээ нь хэдийн өөд болчихсон байсан гэдгийм байна лээ. За ингээд 2 дугаар Элизабет хатны оршуулгах ёслол 2022 оны 9 сарын 19-ний өдөр болсон. Энэ үед ханхүү Вильям болон Кейт, за Меган Маркл болон ханхүү Харри, за мөн бусад хааны гэр бүлийн гишүүд бол оролцсон гэж ийсэн. За энэ харамсалтай үйл явдал болсноос 3 сарын дараа буюу 2022 оны 12 сарын 8-ны өдөр Netflix-ийн нэгэн цуврал цацагдаж эхэлсэн. За тэрхүү цуврал бол Harry and Meghan гэх нэртэй цуврал байгаа. За эхний 3 ангин цацагдаад Америкийн нэгдсэн улсад бол топ 10-т жигссэн. За UK-д бол номер 1-т шууд жигсэж ингэж орсон гэж үзэлтээрээ маш их хэмжээний хүмүүс үзчихсэн. Гэхдээ Netflix-ийнхэн юу олж харсан гэхээр тэр хоёр хэдийгээр маш их үзэлттэй байгаа ч гэсэн нэр хүнд нь огтхонч өсөөгүй байна гэдгийг олж мэдсэн байгаа. За энэхүү асуудлын ард яг юу болсон гэхээр хатан хаантай мэхэж ёслохыг дооглож үзүүлсэн нэг тийм хэсэг гардаг. За тэр үед нь бол ханхүү Харригийн царай бол нилээн баргар тухгүй байгаа нь бол шууд ажиглагдчихж байгаа. Хэдийгээр эхнэрээ зөв гэд ингээд хамгаалаад явж байгаа ч гэсэн өөрийнх нь ёс заншил, өөрийнх нь уламжлал, хаант засаглалыг дооглож байгаа маш тийм эвгүй үйлдэл байсан учраас ханхүү Харрич тэгэж жоохон эвгүй царайлсан, за мөн олон нийт ч гэсэн үүнд нь маш их дургуутсан. Чи олон жилийн хаант засаглалын уламжлалыг доромжилдог хин юм бэ гэдэг байдлаар бол шууд Меган Маркл руу дайрч эхэлсэн ба. Британд тухайлбал Харри 13 оноогоор, Меган Маркл 7 оноогоор тус нэр хүнд нь унсан гэдэг тийм үзүүлэлт гарсан байдгийн байна. За Их Британчууд Англичууд бол юу гэж үзэжсэн гэхээр хааны гэр бүлийг доромжилсан гэдэг байдлаар тэр хоёрыг бүр үзэхээ болсон байгаа байхгүй юу. Бүр үнэхээр одоо ингээд чин сэтгэлээсээ үзэн ядна гэдэг нь ингээд болж байгаа байхгүй. Тэгсэн хэрнээ яг юу ярьсан бол яасан бол гэдэг нөгөө хэрэг дурлаад үзцгээс нь бол энэ байсан. За үүнээс ганцхан сарын дараа бол Харри өөрийнхөө нөгөө дурсамж номоо гаргасан байгаа. За энэхүү номыг нь уншсан хүмүүс бол эхнээсээ зарим хэсэг нь бол ямар сони юм бэ, бүр ямар жигтэй юм бэ гэмээр тиймэрхүү зүйлүүд бол бичээтэй байсан гэж ярьж исэн. За тухайлах юм бол нөгөө Кейтийн уруул өнгөлөгчний асуудал байгаа. За тэр байна. За түүнээс гадна багада унтдаг байсан орон
одоо хүүхэд байхдаа унтдаг байсан орон штэ. Ах нь илүү том орон дээр унтдаг байсан, ахынх нь өөрөө илүү том байсан. Би арай жижиг орон дээр, би арай жижиггүй өрөөнд байдаг байсан гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлсүүдийг битсэн байсан. Энэ нь үнэхээр нэг тийм сонин хачин ямар амар хохирогчийн сэтгэлгээтэй юм бэ гэж бодоход хүрсэн гэж болов ярьж исэн. За энэ үеэс хүмүүс энэ хоёр гоншигнуур хосуудаас залхаж эхэлсэн. Та бүгд энэ хүүхэлтэйг мэдж байгаа. Энэ хүүхэлтэн дээр болол Меган Маркл болон ханхуу Харри хоёр бид хувийн орон зай хүсэж гин гэдэг тийм пайз барьсан гоншигнуур хосоор болол ингэж дүрслэгдэн харагдаж байгаа. Ингээд олон улсад энэ хоёр ч өстө орчин үеийн энэ хоёр ч өстө өөрсдийнхөө төлөө дуурж гин, өөрсдийгөө хамгаалж гин гэж үзэжсэн хүмүүс маань эргээд тэр хоёроосоо залхаад, эргээд тэр хоёрыг ямар амар хохирогчийн сэтгэлгээтэй юм бэ гэдгийг нь анзаарч эхлээд ер нь тэр хоёроор ингээд тоглоом шоглоом хийж эхэлсэн. За хүмүүс бүр TikTok дээр хүртэл Harry-гийн тэрхүү нөгөө нэг ахта зодуусан хэсгээс нь хүртэл ингээд бичлэг болгоод хийчихсэн. Инэдмийн байдлаар одоо ингээд хийж мэгээд хүмүүс олоо шоолоод эхэлсэн. За түүнээс гадна алдартнууд тэднэрээс холбоогоо тасалж эхэлсэн. Хүндэрч эхэлсэн гэсэн үг. За тухайлах юм бол Дэвид Бекхэм, за мөн нөгөө нэг хамтарч ажиллаад сүжрээд байсан Опран хүртэл тэднэрээс зайгаа авч эхэлсэн гэж ийсэн. Уул нь энэ хоёр чинь Меган Маркл болвол B-листийн од байсан штэ. Гэхдээ энэ их маргаан, энэ их одоо гоншгонсон зүйлээрээ яг драма queen гэдэг утгаараа карьерийнхаа хувьд бол биш. Зүгээр дандаа хов жив хөөцөлтэй ш, дандаа хов живний эзэн байдаг гэдэг утгаараа тэрээр A-листийн одын хэмжээнд хүрсэн гэж байгаа аахгүй нэр хүнд нь маш их хүмүүсийн анхаарлыг татдаг. Гэхдээ эхнээсээ хүмүүс тэднээс бол ингээ холдоод эхэлсэн. За үүнээс 6 сарын дараа 7 сарын дараа баха 2023 оны 6 сард тэр хоёрт санхүүгийн хувьд асуудал гарч эхэлсэн. За тухайлах юм бол Spotify-тай маш өндөр дүнгээр гэрээ байгуулсан да. Гэтэл өөрсдийнхөө яг товолж исэн подкаст тэрхүү зүйлсүүдээ бол огтхон ч хийхгүй маш их залхуу байсан. За түүний дээр тухайн одоо Spotify-ыг үүсгэн байгуулагч нь байсан баха. За ямар ч байсан удирдах албан тушаалт нь байсан заяа. Тэр хүн болохоор Меган Маркл болон Харри хоёртой ярилцаад подкастын санаа хүртэл өгсөн гэж аа. Гэсэн ч тэр хоёр өөдөөс нь нэг тийм сонин юм яриад ерөөсөө ойлгохтой тэгж гэрээнийхээ үүргийг биелүүлж чадахгүй байсан учраас Spotify тэр хоёртой байгуулсан гэрээнээсээ инхүү ингээд гарахаар болсон юм байна. За энэ Spotify болвол яг тухайн үедээ маш олон ажилчтай ингэж нэгдсэн байдлаар маш том тийм цомогтгол хийж исэн юм байна лээ. За тэр үед нь болвол яг нөгөө UK-д болсон асуудал шүү дээ, ажилчтай холбоотой энэ хоёрын асуудал. За тэр болвол дахин сөхөгдөөд за түүнээс гадна Spotify-ийн хит хитэн ажилчдыг хэдийгээр Spotify цомогтгол хийжсэн ч гэсэн хит хитэн ажилчдыг Меган Маркл болон Харри хоёр хэлсээр агаад халуулсан гэдэг тиймэрхүү ярианууд гарч ирсэн. За мөн одоо Spotify болон хит хитэн хэвлэл мэдээллийн хамтран ажиллаж исэн ажилчид болвол тэднийг юу гэж хэлжсэн гэхээр ажиллахад үнэхээр хэцүү, маш өндөр шаардлагатай, түүний шаардлагыг хизээж давж дийлэхгүй гэдэг байдлаар Меганыг дүрслэн ярьсан байдгийн байна лээ. Тэгэхээр ер нь анханасаа л нэг тийм ааштай, авиртай байсан юм шиг байгаа. Үүний дээр нөө Netflix-тэй бас гэрээ байгуулалт тэгжсэн шүү дээ. Гэхдээ яг тэр гэрээ байгуулсан ямар контентууд хийх гэдэг ч юм уу тэрхүү одоо тохиролцсон зүйлүүдэд мөн хийхгүй байсан. За түүнээс гадна тэр хоёрын нэр хүнд маш их унжсэн учраас үзэлт багасаад ер нь олоод Netflix дахиад энэ хоёртой гэрээгээ сунгахгүй байж магадгүй гэдэг тиймэрхүү мэдээллүүд мөн гарч эхэлсэн энэ үеэс. За тэгэл угаасаа 2023 он гэдэг чинь саяхан штэ тий. Үүнээс хойш тэр хоёрт угаасаа ярих зүйл үлдээгүй. Яагаад гэхээр бүх ярих зүйлээ нэг доор ингээд асгачихсан. Бүх ярих зүйлээ нэг доор ярьчихсан учраас хэвлэл мэдээллийн акулууд юу гэж ярьдаг гэхээр өөрсдийнхөө бүх ярих ёстой зүйлүүдээ баг багаар биш нэг доор ингэж асгаж ярих нь бол нэг доор бөөлдсөнтэй юур ялгаа байхгүй. Одоо тэр хоёр өөр ярих юм байхгүй. Тийм учраас тэр хоёр ингээд үн цэнэ алдж байна гэдэг байдлаар бол ярьж исэн.
Гэсэн ч тэр хоёр бол янз бүрийн үдшилтээг арга хэмжээнд оролцох нь их харагддаг штэ. Гэхдээ тэднийг өрөхгүй байх тийм арга хэмжээнүүд бол тэрнээс их байсан гэсэн. Бүр ингээд урайгүй арга хэмжээнүүд бол тэрнээс их байх болсон. За тэгээд тэр хоёр бол тухайн арга хэмжээнд ингээд оролцоод явангууд олон нийт бас юу гэжсэн гэхээр наад бол чинь яг од гэдэг хүмүүсийн яг өөрийнхөө аяас чадвараараа гарч ирсэн жүжигчин, дуучин гэх хүмүүсийн нэр хүндийг унгаад штэ. Зүгээр нэг юм янз бүрийн яриад гоншгоноод явж байдаг хүмүүсийг од гэж ингээд янз бүрийн томоохон арга хэмжээнүүдэд оролцуулах юм бол од байгаад яадаг юм бэ? Одын нэр гутааж ийн гэ нэг тиймэрхүү байдлаар бол мөн давхар байнга шүүмжилж ийсэн юм лээ. Тийм ч болохоор энэ хоёр бодож агаад за ер нь олвол бит хоёр хуучнаа ингэж сөхөж яриалах юм бол бит хоёрын нэр хүнд унаалах юм байна. Тийм болохоор шин зүйлс хийдэг, шин зүйл хийх ёстой юм байна гэж хэсэг хугацаанд мөн дахиад бүгсэн байгаамаа. Ингэж агаад сая 2025 оны 10 сард Меган Маркл өөрийгөө амжилттай шиг Инстаграмаараа танилцуулаад Инстаграм дээрээ тиймэрхүү зургуудыг оруулж эхэлсэн гэж байсан. За тэр хоёрын эрхэлдэг бизнес нь яг юу юм бэ гэхээр Archwell гэдэг нэг юм том компани байгаа. За тэрхүү компани нь бол хоёр төрлийн үйл ажиллагаа явуулдаг. За нэгдүгээр нь бол Archwell Foundation. За энэ нь бол ашигын бус буйны сайн дурын үйл ажиллагаанд оролцдог зохион байгуулдаг ийм зүйл байгаа. За нөгөөх нь бол Archwell Production гэж байгаа. За энэ нь бол content, podcast гэдэг ч юм уу тэрхүү зүйлүүдээ энэхүү үйл ажиллагааныхаа доор базаж ингэж явуулдаг гэсэн үг. Меган Маркл бол сүүлд 2024 оноос эхлэн өөрийнхөө мөн лайфстайл чиглэлийн хүнс, гал тогооны болон гэр ахуйн хэрэгсэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргадаг нэг юм хувийн брэндээ нээсэн гэж хэлсэн. Мөн 2025 оны 3 сараас нөгөө Netflix ч хөөрхий тэгэл хаяагүй юм байлээ л дээ олон жилийн нөгөө нэг урт гэрээ хийчихсэн байсан учраас за ингээд тэд бол With Love Megan гэх нэртэй одуудыг гэртээ урьж хоолоор дайлдаг ийм reality show-г цацгаар болсон юм байна. Ингээд тухайн reality show нь бол 2 сизонтэй, 1 сизон 8 ангитай байсан баха. За яг ингээ Меган Маркл өөрөө хоол хийгээд, за тэр хүмүүс нь мөн ингээ хоол хамтдаа хийгээд гэдэг ч юм уу тэр хүмүүсийг хоолоор дайлж байгаа шоуг бол 2 сизон хийсэн байсан юм байна лээ. За ингэж яагаад 2025 оны 12 сард 12 сарын 3-ны өдөр With Megan Holiday Celebration гэх нэртэй тусгай дугаар цацагдана гэдэг нэг тиймэрхүү трейлер явж исэн. Netflix-ийн өөрсдөө цацсан байгаа байхгүй. Энэхүү яг трейлерыг нь 2025 оны 11 сарын 20-ны өдөр цацсан юм байлээ. Яг энэ өдөр нь нэг ярилцлага гарч ирсэн. За тэрхүү ярилцлага болохоор яг нөгөө Netflix-ээс контентоо сурчлах зорилгоор хамттан л ингэж цацсан юм байна л дээ. Ингэхдээ тэрхүү богино хэмжээний ярилцлага дундаа бол Меган Маркл би хэвлэл мэдээлэл уншдаггүй гэж хэлсэн. За энэ нь бол олон нийтэд бас л дахиад шүүмжлэх зүйлийг нь өгсөн. Өөрөө хэвлэл мэдээллээр гарч ирээд өөрөө янз бүрийн драма ингэж үүсгэж тэр зүйлээрээ мөн хааны гэр бүлийн гишүүнтэй сууж тэгж нэр хүнд олж авчгаад одоо яахаараа би хэвлэл мэдээлэл уншдаггүй ингэж томордгийн. Яг үнэндээ карьераараа бол юу ч хийж чадаагүй зү. Зүгээр энэ хов живээр л өөрөө A-list одын төвшөнд хүрчээд байгаа зү. Өстө нэг бүр нэг худлаа байгаа зү над Меган Маркл чинь гэдэг байдлаар бол олон нийт түүн рүү ингэж дайрсаар байгаа. Тийм болохоор Netflix-ийнхэн уул нь бол энэ яг тийм баярын тусгай дугаар бол биш байсан юм байна лээ. Яг тийм баярын тусгай дугаар юм шиг харагдуулсан. Яг л нөгөө 3 дугаар сизон гэдэг ч юм уу нэг тиймэрхүү хит хитэн тийм ангитай цуврал гарах хэрэгтэй байсан юм байна лээ. Гэхдээ хүмүүс ингээд дахин хил ам гаргаад байсан учраас Netflix үүнийг цацгаа болоод хойшлуулчихсан байгаа гэж хэлсэн. Мөн өнгөрсөн онд бол Меган Маркл Lemonade Media гэсэн баха. За энэхүү медиатай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй ярилцдаг. За мөн өөрөө бизнесээ хэрхэн эрхэлдэг талаараа зөвлөгөө өгдөг иймэрхүү подкастыг бол хийж эхэлсэн. Подкаст нь бол 8 тийм подкаст гарсан ч гэлөөдөө нэг тиймэрхүү юм ярьж ирсэн 8-9 ангитай. Гэхдээ энэхүү подкастн дээр бол хит удаа Duchess of Sussex гэж хэлүүлж танилцуулж өрөөнд орж ирсэн. За тухайн подкастын дундуур бол
Duchess of Sussex гэдэг үгийг хөтлөгчөөрөө хэд хэдэн удаа хэлүүлсэн. За энэ нь олол олонний анхаарал дахиад хүрсэн. Юу вэ? Саяхан л нөгөө нэг хааны гэр бүлд дургу, энэ их цол хэрэгэмд дургу те Duchess of Sussex гэх цолондоо дургу мургу гэдэг ингээ баахан зүйл яриад яваад байсан байж. Одоо болохоор хааны гэр бүлд харьяалагддаггүй. Америкт амьдардаг, Англид амьдардаггүй байж Duchess of Sussex гэх энэхүү цол хэрэмгийг нь дахин гэж хэлж ашиглаж өөрийнхөө брендийг маркетинг хийх зүйлдээ олол ашиглаж байна. Энэ арай хитэрч байгаа юм биш үү гэл дахиад олон нийтээс олол уурлаж эхэлсэн. За Их Британий те Английн үзэгчид олол юу гэж байгаа гэхээр зарим нь олол яг энэ Duchess of Sussex гэдэг цолыг хураасан гэж яриад байгаа байхгүй юу? Гэхдээ ер нь олол хураагаагүй юм бэ нэлээ. Гэхдээ чи энэ цол хэрэгэмгийг ашиглах эрхгүй гэдэг байдлаар маш их тэгж дургуутслаа илэрхийлж ийсэн. Үүн дээр нь нэрмээс болох хэд хэдэн зөвлөд гарч ирсэн. За тэр нь олол юу байсан гэхээр тэрээр нэгэн подкастэнд оролцож явах үедээ хөтлөгч нь асууж байгаа байхгүй юу? Чи Маркл гэх овгоо одоо баг ашиглахаа болчихсон уу гэд асуусан чинь тийм ээ би гэрэлсэн цагаасаа эхлэн Маркл гэх овгоо ашиглахаа болчихсон гэж бол хэлсэн. За түүнээс гадна Netflix-ийнхаа нэгэн цувралынхаа одоо нэг анги дээр нь санаандгүй байдлаар хилцсэн байгаа байхгүй Meghan Markle. I don't think anyone in the world knows that Meghan Markle has eaten Jack in the Box and loves it. It's so funny too that you keep saying Meghan Markle. You know I'm Sussex now. Намайг дандаа Meghan Markle гэд байх юм а би чи Meghan Sussex болцсон шүү дээ одоо гэд ингээд хэлж байгаа нь бол харагддаг. За энэ дээр нь мөн олон нийт дахиад ингээд шүүмжлээ штэ. За тэгэх үед нь бол би энэхүү тайтлаа зөвхөн ойр дотны найзууд болон гэр бүл яг тэр ойр дотны хүрээлэлдээ л энэхүү тайтлаа ашигладаг гэж Meghan Markle мэдгдсэн гэж хэлсэн. Гэхдээ хүмүүс ингэж яриад байгаа байхгүй юу? Найз чинь тэгээ яах юм чамтай эрхэм дээдсэн минь гэж мэдлэх юм уу? Чамтай юм ярихдаа эрхэм дээдсэн минь гэж ярих юм уу? Найзуудын дунд болвол бүр ашиглах шаардлагагүй зүйл юм шүү гэд бүр ингээд гаргаж ирээд ингээд яриад байгаа байхгүй. За нэг тиймэрхүү зүйлсүүд бас босон гэж хэлсэн. За одоо бол Meghan Markle, Harry хоёр хин нь ярих зүйлгүй. За тийм учраас тэр хоёр дандаа л нэг зүйлээ дахин энэ тентгийн подкаст, энэ тентгийн нэвтрүүлэг дээр яг адилхан юм аа ингээд 3 4 тавтаал ингээд яриад яваад байдаг. Яг нөгөө нэг ханхүү William, Kate гэдэг ч юм уу те огт хэвлэл мэдээлэлд ярилцлага өгдөггүй хүмүүсийн ярианы хажууд бол маш их гарч ирж тэгж ярьдаг учраас тэр хоёрын ярилцлагыг мөнгө төлж үзэх нь битгийл үнгүй байсан ч цаг заваа гарцтаж үзэх хүмүүс бараг байхгүй болсон гэж хэлсэн. Сүүлийн үед Meghan Markle болон ханхүү Harry хоёр салах уу? Энэ хоёр салах жах шиг гэр бүлд нь ямар нэгэн асуудлууд байна гэдэг хэд хэдэн мэдээллүүд мөн гарч эхэлсэн. За тэгвэл энэ нь юун дээрээс ажиглагдсан гэхээр өмнө нь олвол ханхүү Harry альва нэвтрүүлэгт оролцохдоо гарнаас нь байнга барьдаг, түүн рүү дандаа ширтдэг, инээмсэгэлдэг байсан болол сүүлийн үед ерөөсөө Meghan Markle-ийн гарт хүрэхгүй байгаа нь ажиглагдж байгаа. Meghan Markle руу харж инээж минэхгүй байгаа нь ажиглагдж байгаа. Альва арга хэмжээндээр ингэж худлаа дүр эсгэж хүчээр инээж байгаа юм шиг. Тэгээд яг тэр одоо хэсгээсээ яваад өгөхлөөр царай нь хувраад ингээ шаал өөр болж байгаа энтер гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлууд нь болоо сүүлийн үед ажиглагдаад байгаа энэ хоёр салах байгаа юм шүү гэдэг тиймэрхүү мэдээллүүд гарч ирсэн. За одоо Meghan Markle гэдэг хүнийг жоохон мүлжээ л доо тийм үү. За Meghan Markle гэдэг хүн болол яг сэтгэл зүйн хувьд яг ямар хүн юм бэ гэдэг дээр олон жилийн хугацаанд хүмүүс за Meghan Markle, Prince Harry хоёр бол хин нь нарциссистик зан чанартай хүмүүсээ нарциссист хүмүүс. За түүнээс гадна түүний дээр Meghan Markle бол sociopath буюу одоо нийгмээс юу гэдэм болоо монгол үг нь тийм хүн гэдэг байгаа байхгүй юу. За Meghan Markle-ыг бол ханхүү Harry-г анханасаа хуурч мэхэлж бүр скамдсан гэж ярьдаг юм байна лээ. За тэгтээ вэ штэ тий. Meghan Markle бол ханхүү Harry-тай үерхэж эхэлсэн цагаасаа эхлэн маш олон хүмүүсийг аньсан байгаа байхгүй юу. За түүний багын нэг найз нь бол юу гэж ярьж байсан гэхээр Meghan Markle найзуудаа маш тийм бодолтойгоор сонгодог, хүрээлэлээ маш тийм бодолтойгоор сонгодог. Хэрвээ Meghan Markle чамаас ямар нэгэн зүйл авах зүйл байхгүй болвол чамаа хэрэгцээгүй гэд ингээд хизээ чамаагүй хүсэр хаяхад билэн гэж багын нэг сайн найз нь ярьсан байт юм лээ. Мөн ханхүү Harry-тай танилцуулж өгсөн Lizzie гэд найз нь байгаа хгүй. За энэ найзтайгаа бол тэрээр 2013 оны хавцаа танилцсан гэж хэлсэн баха. За ингээд танилцаад тэгхтээ бол Meghan юу гэж ярьж байсан гэхээр
би нэг юм гайгүй ганц би англи залуутай танилцмаар байна. Намайг хүнтэй танилцуулж өгөөч гэдэг ингээд ер нь зөвхөн тэр найзаагаа биш ойр орчмынхоо бүх найзуудаасаа нэг юм гайгүй аятайхан залуутай танилцуулаад өг гэж бол нэгтэг байсан гэж аа. За ингэхдээ өөрөө нэр хүнд олж авахын тулд айл олох арт тал нь баталгаатай айл олох гайгүй гэсэн хүмүүстэй танилцуулахыг бол гуйдаг байжээ. Азар гэхүү, гайгаар гэхүү тэ ханхуу Харриг Лизи таньдаг байж таарад тэгээд тухайн болзоо нь олвол энэ Лизи гэх эмэгтэй товлож өгөөд энэ хоёр ингэж уулзсан юм байна лээ. А гисэн чинь ханхуу Харритэй болзоонд явах гэж бүр Английн ханхуутэй болзоонд явах гэж өмнөх нь Пирс Морган гэх нэртэй Английн тийм хөтлөгч сэтгүүлч за ихэнхдээ тийм маргаантай асуудлуудыг шууд хурц үгээр шүүмжилдэг гэдгээр алдартай энэ хүнтэй Твиттерээр танилцаад тэгээд анх удаа тэр өдөр уулзсан гэж аамаа. За ингэхдээ Меган Маркл 2 хундаг Мартини за энэ хөтлөгч мөн 2 хундаг өөр ямар юм ч хэлээ тийм уусан гэж аа. Уучаад Меган Марклтай танилцаа за ингээд түүнийг таксинд суулгаад явуулсан нь тэрхүү таксийн хүрсэн газар нь болохоор ханхуу Харритэй болцох тэр газар байсан гэж байгаа байхгүй юу. Нэг дор 2 залуутай уулзчаа. Тэгэнгүүтээ ханхуу Харритэй уулзчихад түүнээс хойш шууд энэ Пирс Морган гэх хүнийг аньсан гэсэн. Юу ч хэлэхгүйгээр ингэж аньсан гэдгийг энэ Пирс Морган гэх хүн өөрөө гаргаж ирж ярьж байгаа. За тийм болохоор түүнээс хойш Меган Марклийн талаарх тэ бүх зүйлсийг энэ Пирс Морган худлаа жүжиглэж гин гэдэг байдлаар бол бүх зүйл дээр түүнийг ингэж шөөмжилдэг байсан. За ингэж яагаад сүүлд болвол Good Morning Britain гэх нэвтрүүлгийн үеэр зураг авалтыг орхиж ажилласаа бүр ингээд албан ёсоор гарсан байдаг юм байна. За энэ зураг авалтын үеэр бас нөгөө нэг хөтлөгчтэйгөөч гэлөө мэдээ бэлтгэсэн хүнтэйгээ ч гэсэн гэлөө маргалдаад тэгээ шууд ингээд нэвтрүүлгийн голоос тухайн нэвтрүүлгийн зураг авалтыг хийж байгаа сетийг орхиод ингээд гараа авцсан баа. За ингээд ажилласаа бол халагдсан гэж исэн. Түүнээс гадна Меган Маркл энэ Пирс Морган гэх хөтлөгчтэй уулзаад түүний дараа ханхуу Харритэй болзоонд яваад за ингэсийнхаа хажуугаар тэрээр тухайн үедээ найз залуутай байсан гэдэг тийм цуу яриа мөн байж исэн. Corey Whitlow гэх юм болов ийм нэртэй Канадын тогооч залуу байсан 2014-өөс 2016 оны хооронд бол үерхжсэн гэдэг юм байна лээ. Тийм болохоор яг тэр үедээ бол найз залуутай байсан гэдэг тийм цуурхал байсан. За ингээд Харритэй болзоонд явахаар боллоо тийм үү. Болзоон дээр очихдоо гүнжийн талаар судалж агаад гүнж Даянагийн түрхдэг байсан тэрхүү үнэртэй усыг худалдаж аваад түрхэд очсон. За энэ нь бол анханасаа төлөвлөсөн үйлдэл байсан. Анханасаа Харригийн санах ойгын сэргээх очийг шийдсэн байгаа байхгүй юу. Хэрвээ та бүгд ханхуу Харригийн ярьдаг зүйлүүдийг ерөнхийдөө сонсох юм бол Меган Маркл миний ээжтэй үнэхээр адилхан. Түүнтэй бол усны тусал шиг адилхан гэж бол Харри дахин ярьдаг. Тэгвэл Меган Маркл анханасаа зохион байгуулалттайгаар Харрид би танаа ээжтэй буюу гүнж Даянатай адилхан шүү гэдэг бодлыг суулгахын тулд тиймэрхүү үйлдэлүүдийг бол дахин хийдэг байсан гэж аа. За тухайлах юм бол гүнж хүүхдүүдтэй маш их анхаарал халамж тавьдаг. Ялангуяа Харрид маш их анхаарал халамж тавьдаг байсан гинэ. Яагаад гэхээр удаа ханхуу учраас өөрийгөө нөөц мэтэр мэдрэх өөрийгөө тэгж дутуу бити үнлээсэ гэж бодсондоо хүүдээ бол маш их анхаарал халамж тавьдаг, маш тийм цовоо сэргэлэн хүүхдүүдтэйгээ маш тийм гоёор харилцдаг хүн байсан. Тийм болохоор Меган Маркл бол ямар ч зүйлд санаа зовдгүй юм шиг тиймэрхүү байдлаар бол жүжиглж түүнд өөрийгөө ээж шиг чинь адилхан шүү гэдэг мэдрэмжийг өгдөг байсан гэдэг байгаа байхгүй юу. Түүнээс гадна тухайн болзоонууд штэ тий 2хан болцсон гэдэг байгаа штэ. За тэр болзоонууд бол жишээ нь 1-3 цагийн хооронд л үргэлжилдэг. Яг болзооны оргил үе дээр Меган Маркл бол би завгүй, би явлаа. Би маргааш эрт ажилдаа учраас өнөөдөр ингээд болзоогоо эрт дуусгая гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар яг оргил үе дээр нь түүнээс салж явж дахин уулзах тэр нөхцөл боломжийг нь бол бүрдүүлдэг байсан гэж хэлсэн. Яг үнэндээ тэр үед бол Меган Маркл ямар нэгэн байдлаар зураг авалтгүй зүгээр л аялах гад ингээд Европоор бүр тойрон аялна гэж бодсон хүмүүс тэгж ярьсан явж исэн гэж байгаа байхгүй юу. За тэгэхдээ бол ингэж ханхуу Харрид би чинь карьертэй хүн, би чинь өөрийн гэсэн бодолтой, өөрийн гэсэн амьдралтай, өөрийн гэсэн явах зам жимтэй хүн. Тийм учраас би чамайг хуурч яахын, би чамтай хэрвээ бүтэхгүй байсан ч надад ямар ч хамаагүй гэдэг байдлаар ойлгуулахын тулд ингэж зүйлүүдийг хийдэг байсан гэж аамаа.
Мөн би хаант засаглалын талаар юу ч мэдэхгүй гэдэг байсан маа. Би бүр танай одоо Английн чинь хатан хааныг мэдэхгүй, харж ч байгаагүй. Би тэр нөгөө нэг танаа ахын эхнэр тэр мэрэгч юу ч мэдэхгүй. Би одоо ердөөсөө тийм хааны гэр бүлийн талаар мэдлэг байхгүй гэд яг л өөрийгөө нөгөө нэг Princess Diary гэд кино байдаг штэ. Яг тэр кинонд байгаа юм шигээр өөртөө тэгж жүжиг тоглож ханхүү William болон Kate хоёртой танилцах үедээ тэрээр хөл нүцгэн уранхай юм джинс өмсөөд тэгээд очоод шууд ингээд тэвэрхийг завдсан гэж байгаа байхгүй юу. За энэ мэт ингээд иймэрхүү үйлдэлүүдээрээ би ерөөсөө чамайг судлаагүй, би ерөөсөө чамайг онилоогүй гэдэг нэг тиймэрхүү байдлаар ер нь тархийг угааж эхэлсэн гэсэн үг. Гэсэн чинь Меган Маркл чинь өөрөө Канадад 7 жилийн хугацаанд амьдарч ирсэн юм лээ. Тэгвэл тухайн одоо Канадад мөнгөн тэмдэгт дээр нь Английн хатан хаан болох 2 дугаар Элизабетийн царай байдгаа. 7 жил амьдарсан хүн 2 дугаар Элизабетийн царайг мэдэхгүй байх ямар ч боломж байхгүй. Энэ бол анханасаа худал зүйл байсан гэж бас хүмүүс гаргаж ирж ярьж байгаа. За нөгөө Ботсванагийн аялал нь штэ. Харри бол хоёулаа энд ингээд амьдруул бас гоё ингээд ярахт нь харин тийм ээ энд ингээд ямар ч интернетгүй, ямар ч хэвлэл мэдээлэлгүй ийм л тайван газарт амьдруул гоё юм байна гэдэг байдлаар бол түүнд ойлгуулж исэн. За тийм учраас ерөөсөө тийм одын амьдралд сонирхолгүй гэдэг байдлаар бол анханасаа ойлгуулж исэн гэж исэн. Тэгэж ярьсан хүн чинь гинтхэн л хааны гэр бүлээс гараад A-list одуудын амьдардаг газар амьдрах уу? Тэр олвол байнгын тийм бас хэвлэл мэдээллийн дунд л байх орчин штэ. Тэгтэл өөрөө үнэхээр эрх мэдэл, өөрөө үнэхээр алдар нэрт дуртай учраас ингэж очичоод бас л тиймэрхүү зүйлсүүдийг ярьж ингэж тархийг угааж исэн. Харри ердөөсөө энийг ингээ анзаардгүй байх таа гэд ингээд хүмүүс ингээд Меган Маркл ямар амар худал хуурмаг хүн бэ? Энэ харилцаа ямар аимшигтай худал хуурмаг зүйл дээр боссон бэ гэдэг тал дээр ингээд ярьцгаагаад ам уралтаад ингээд ярьцгаагаад байт юм лээ. За тэгснээ ээжтэйгээ холбоотой тэрхүү трама дээр нь суйрлан тоглолт хийсэн. За ингэхдээ болол яг л өөрийгөө ээжих нь мэдрүүлж эхэлсэн гэсэн шүү дээ. Тэгээ явандаа болол түүнийг шүүгдэж эхэлсэн. Намайг ингээд намайг тэгээд ёстой би ингээд бүр амьдрах хүсэлгүй болчлоо. Би амиа хорломоор байна гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлсүүдийг ярьсараагаад гэр бүлдээ тийм зүйлүүдийг хийлгсэн гэж исэн. За мөн Харри болвол Меган Марклтай танилцаж үерхэж эхэлсэн цагаасаа хойш одоо өөрхөн гэр бүлийг ингээд бүтэн алччихжээ штэ. За түүнээс гадна найзуудтайгаа бүр ямар ч холбоо харилцаагүй болсон гэсэн. Бүр түүнд ингээд олигтой найзууд ч гээд байх хүн байхгүй болцсон гэдэг байгаа байхгүй юу. За ингээд Харриг болвол бүх хүмүүсээс тусгаарлчлаа. Мөн өөрийгөө ч гэсэн бүх хүмүүсээс тусгаарлаж эхэлсэн. За энэ нь болвол түүний тэр sociopath гэх сэтгцийн эмгэг нь болвол үүн дээр харагдаж байна гэдэг байгаа байхгүй. Өөрөө ч гэсэн маш олон хүмүүсийг ингээд аниад зөвхөн өөрт нь ашигтай гэсэн хүмүүстээр очиж наалтдаг. За энэ нь болвол ингэж ажиглагдаж байна гэд Меган Марклыг бол үзэхгүй байлээ. Бүр үнэхээр үзэхгүй. За түүнээс гадна Харриг ч гэсэн ердөөсөө үзэхгүй байгаа. Харри болвол мэдээж нөгөө хохирогч сэтгэлгээтэй хитрхи их одоо ээж гэдэг гимшилтэй өөрийгөө ингэж хайрцгалчихсан. За тэгээ өөрийгөө нөөц илүү гих мэтэр ахтайгаа дандаа харьцуулагддаг инээтерэгээд удаах хүүгийн синдромтой гэдэг байгаа байхгүй юу. Гомдлоо л. Бүх зүйл байсан штэ та хоёр чинь баян байсан. Идэж уух, хоол, хүнс, за орон байр хүмүүс тэрнийг яаж бий болгодог вүлээ. Гэтэл гомдлоо л гэд ингээд хүмүүс тэгэж тайлбарлаж ийсэн. За эцэст нь штэ хүүхдүүдтэй холбоотой нэг тийм зүйлүүд байгаа. За тэрнийг ярьчихад ер нь ингээд бичлэгээ дуусгая. За энэ олвол 2021 оны 6 сарын 4-ний өдөр тэдний бага охин төрсөнтэй холбогдноо. За тэд олвол бага охиндоо Лилибет Диана гэдэг нэр өгсөн. За Лилибет гэдэг нь болохоор Элизабет одоо 2 дугаар Элизабет хатны Багдад дуудуулдаг байсан хочин. Бүр үнэхээр ойр дотны яг хааны гэр бүлийн гишүүд дунд хамгийн ойр дотно гэсэн хүмүүс л тэрхүү хочийг мэддэг байсан юм л дээ. За Диана нь болвол Харригийн ээжийнх нь нэр. За гисэнж энэхүү нэрийг ингээд шууд public name болгоод охиндоо өгнө гэдэг нь болвол хааны гэр бүлийн зүгээс болвол дөрмөндөө ч хориотой ер нь нэг тийм маш тэгж дургуутсангүй авч үзсэн. Ингээд Меган Маркл болон Харри хоёр юу гэж ярьж ирсэн гэхээр бит хоёр эмээгээс зөвшөөрөл авсан.
гэж ярьж байсан. Гэхдээ тухайн үед ч нь бол 2 дугаар Элизабет хатан амьд байсан. За ордны зүгээс бол тийм зөвшөөрөл өгөөгүй гэдэг мэдээллийг гаргасан байна лээ. За энэ талаар мөн зөвшөөрөл аваагүй гэдгийг нь бичсэн BBC хүртэл Meghan Markle болон Harry хоёр олол шүүхэд нэхэмжлэл гаргаж тэдний эсрэг болол нэхэмжлэх хүртэл гаргаж исэн гэж хэлсэн. За үүнийг нь олон нийт юу гэж харж исэн бэ гэдгсэн чинь Meghan Markle тэр хоёрын тухайд гэвэл за нэг талаасаа харилцаагаа авч үлдэх гэсэн тэрхүү оролдлого байна гэж нэг хэсэг нь үзэжсэн болол за нөгөө хэсэг нь ийм ховор нандан хинээч мэдхгүй тийм зүйлийг ингэж гаргаж ирж өөрсдийнхөө брендийн маркетингтээ ашиглаж байгаа нь өстой ой гутам юмаа гэж бодож байгаа хүмүүс ч мөн байсан. Энэ нэртэй холбоотой тэгээд маш тийм дуйлан шууган гарсан юм байна лээ. За энийг нь бол судлаачид юу гэж харж байгаа гэд тэгэхээр яг тэр одоо хааны ордны тийм намтар бичигч ч юм уу тиймэрхүү судлаачид ч юм уу тиймэрхүү хүмүүс байдаг юм байна лээ. За тэр хүмүүс бол юу гэж харж байгаа гэхээр энэ үйлдэл бол бид болон тэд гэдэг байдлаар ингэж өөрсдийгөө заагалсан ийм зааг байгаа гэдгийг ингэж харуулахыг зорж ийн ордны талаас гэж бол ингэж дүгнэж ярьж исэн. За тэгвэл Том хүү дээр нь ч гэсэн асуудал үүссэн юм байна лээ. За Том хүүнд болох Archie гэд хүү байгаа. За тухайн нэр нь бол хитрхи орчин үеийн энгийн байна. Ханхүү болон ирээдүйн хаан болох ч юм уу магадгүй хаан болохыг үгүйсэхгүй хааны гэр бүлийн гишүүдэд тохирохгүй нэр байна гэд тэрэн дээр бас маш их дургуутчихсэн гэж хэлсэн. Гэхдээ энэ нь бол охиных нь нэрнээс ялгаатай нь арай нам гүн маргаан болоод өнгөрсөн юм байна лээ. За хааны гэр бүл бол ихэвчлэн George, Charles, Edward, Philip, William гэх мэтчлэн иймэрхүү сонгодог нэрүүдийг өгдөг. Гэтэл Archie гэдэг бол хитрхи бас орчин үеийн нэр байна гэж үтсэн юм шиг байгаамаа. За ингээд түүнийг төрөхт нь бол шууд ханхуу цол олгоогүй гэжсэн да. За тэгвэл төрөхт нь Earl of Dumbarton гэх тайтл буюу тэр цол хэрэнгийг өгөх боломжтой байсан ч гэсэн Meghan Markle болон Harry хоёр хин нь энэхүү цол тэмдгийг авахаасаа эсэргүүцсэн. За энэний ард бол Meghan Markle байгаа л да мэдээж. За тэр бол тэр Dumbarton гэдгийнх нь Дамп буюу тэнэг гэдгээр нь хүүхдүүд түүнийг шоолох учраас ийм одоо цол тэмдэг авахаасаа татгалзаж байна гэж бол мэдгдсэн ба. За энээс нь болоод тэгэл бас л хэвлэл мэдээл тоо хоёр хаант засаглалын уламжлалаас татгалздаг юу нь яг хин юм бэ? Яг юу юм бэ тоо хоёр гэд бүр ингээд дахин бас тэдэн рүү дайрч исэн. Эцэст нь тэр хүүхдүүдэд 2023 онд гүнж болон ханхүү гэдэг цолыг олгосон байдгийн байна лээ. За нэг иймэрхүү асуудлууд болсон байна да. Тэгээ та бүгд энэ тал дээр юу гэж бодож гин? Өөрсдийнхөө сэтгэлдлийг бас комент хэсэгт үлдээгээрэй. Би Meghan Markle болон ханхүү Harry хоёрын талаар сайн мүлжиж чадсан байна уу? Би олол өөрийнхөө хэмжээнд нэлээд сайн бас ингэж ухаж үзсэн. За тэгээд энэ болтол бичлэгтэйгээ хамт байсан та бүгдтэй маш их баярлалаа. Та бүгдийгээ бас залхаагаагүй гэж найдаж байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай баярлалаа.